та бүхэнд орой мэндийг хүргэж байна. MNB спортын хөрөлтөө нэвтрүүлгийн 9 дугаар эхлэх бэлэн болсон. За манай студид хоёр их юм хүрэлцэн ирсэн байна. Шууд яг ерөнхий нэрээр нь Yellow Brothers хүрэлж ирсэн гэлж тий. Хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргье. За баяр ч гэсэн. За манай хоёрын хувьд бол одоо өсвөрөөсөө ингээл хамтдаа тоглолцтой. Сүүлд 9 охин нэгдээд Yellow Brothers гэдэг нэр өссөн баг тий. Цог тоглож байхад. Ер нь тэгсэн баг. Тэр нэр ер нь хин гаргаж ирсэн. Yellow Brothers-ийг хин гаргасан юм аа. За яла мэдхгүй чи хэлээ. Ер нь тэгтээ ингэдэг байсан байхгүй одоо нөө хамаатнууд энэ төр үзэн штэ. Яах ихчнэр энэ төр үзэн штэ. Тэгэхээр нөгөө битэрий чи бас андуураад ялахгүй. Тэгээ номер нь бас 6 9 2 чинь ер нь бол холоос гаргаж жоохон төстэй харагдаж штэ. Тэгээ энэ чи вэ гэж хольж молол яваалаа гэдэгсэн байхгүй. Тэгэл ер нь баг нэг адилхан хоёр нэг жоохон шар өнгө гарч ирэхээр л тэгэл ер нь амбук байна гэж хараад байдаг байсан юм шиг байна. Би бол зүгээр тэгж л бодчих. Тэгээ би ч гэсэн бас харахаар яг ингээ хаяа чамааг харахаар яг өөрийгөө байна гэж нөгөө зуртаар үзгээр хараад гэсэн. Би ийм тэр намхан билүү гэж бод. Битэр нэг ганц нэг яг ингээ цог зэрэгсээ зогсоог тоглолтын нөгөө зурнууд ш. Тэрийг хараад тэрээс ер нь үүдээд яг тийм нэрнүүд гарсан баг. Карио өрч гисэн Clay Thompson өрч гисэн. Яг тийм. Brothers Flash Тэр хоёр моёроос л санаа авчдаг гэж байгаа хэл та. Тэр хоёр л бид тэрээс санаа авсан болов. За тэгээд 9-тэй яж байгаа тэгээ салж яваад буцаад энэ жил одоо нэгтсэн. Тэгсэн. Бараг 3 жилийн дараа. Харин хэдүүлээ. Корона яасан чи бүр ансар марчж хорж ирэх гэж. 19-д үлдсэн байна. 2019-д үлдсэн. Ерөөс 20 онд гараагүй. Сүүлд нэг ямар өгтөө гэлж илаа гэдэг. Бага мартсан гэдэг. Санаач гэдэг байна тэр чинь. За тэгээд одоо хэдүүлээ ер нь бол яг сагсан бүгийг тоглож эхэлсэн үе л эхлэе. Тэгээд эхлээд амбукаас эхлэе. Цэвлэгээс дээрээс нөгөө нэг цэврийн огшин нэвтрүүлэг хийж яхад хаанаас сагс макс нэлээ бас яриулсан биш. Тэгээд одоо амбукаас эхлэе гэж бодож байна. Миний хувьд бол угаасаа дорногой сайн шандад төрж өссөн. Тэгээд инкэ огш ер нь болшээ. Тэгээд инкэ огш ч юм болохоор манай нөгөө талиач гэрэл цолон багшийг мэдэн шүү дээ. Гэрэл цолон багш чинь ерөнхийдөө хүүхдүүдээ ингээд бэлтгэл сургалтын хийлгээ ингээд авч явдаг байж байгаа. За одоо инкотра чи өөрийн гэсэн хүүхдүүд аваад ингээд бэлдээд яв гэд одоо эрх мэдэл шилжүүлсэн ч юм уу те. Тэгээд яг авсан хүүхдүүд нь яг бид нар ихгүй одоо манай цоож байна, мачиг байна, гана байна, баала байна те. Одоо тэгээд уук байна. Одоо бид чи ер нь тэгэл бүгдээрээ нэг үед л инх чи юуны багш байсан? Би нэр спорт хорны багш байсан юм уу? Тий одоо юу спорт хорооны яг сагсан бөмбөгийг хариуцсан. Тасалжуулагч байсан. Тасалжуулагч байсан. Тэгээд туслах тасалжуулагч л байсан л да. Тэгэл одоо талигач багш, гэрэл цулан багш л одоо нэг эрхийн шилжүүлжлээ гэсэн үг л дээ. За ингээ өөрөө хүүхдүүд аваад явгээл. Өнөө ч одоо тэр яг та нартай байсан юм уу дээш байсан. Өнөө болохоор яг төгсөлт нь бидний нэг дээр ихгүй нөө. Тэгэхээр дээдлийн үеийн багт ороо явцдаг. Инкэ огш нэг баримталдаг юм нь болохоор нөгөө өнөө ч ууг нь нас нь бид нартай хамт орчвол болохоор боломжтой байсан шүү дээ. Тэгээ багш болохоор зүгээр яг үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Тэрнээс одоо өөр хүн авч ингэж багын юугаа эвдэхгүй юм эвдэхгүй. Өнөө ч эвдэхгүй л ах байсан л хаа. Тэгтээ одоо зөвхөн багшийн нэг баримталдаг зарчим нь өөрөө тийм байсан байхгүй. Тэгэл ер нь Чи ингээ мохо ясаа дам уу? юу? Өнөө ингээ хоёрын дунд ясаа дам. Наа өнөө тийм ярьсан шүү багш. Одлоо яг тийш сонсож байв багш та. Ярээрээ тэр мэрийг. Гойдаг тийм. дорногой баг орж ирэл тэгээд ингээл тоглоод яж хахад хин ихч уус өөрөө багш өөрөөс жоохон шаардтай. Хэнийг тэгж ярьдаг хэвчтэй. Багшийнх нь хүүхд гэдэг баг. Тэг хүүхдтэй амар хайргуу гэ. Хүүхдэн мохоо суулгахгүй. Гүг. Хүүхдтэй амар хайргуу гэ. Тэг заддаг. Тэгэхээр алгадчихдаг. Амирыг тоглоулдаг тий. Амар их тоглоулдаг ерөөсөө. Тоглоод таар бодлоо мэдхгүй. Тоглоод тэгэл яриад байгаа гэж заа. Тэр чи ингэдэг байсан. Багш одоо ингээд бидний ирээд хотод тэмцээнээр ирээл бүгдийн байранд нь бидний чинь тэмцээн ч бараг үзүүлдэг байсан байхгүй. Тоглолт дууслаа. Яв байранд очиж твтчээ. Дөхөөд би залгана. Тэгэл бид нэр очиод байж идэг. Багшийг залгахаар л очиж тоглолдог. Тэгээ нөгөө очиж тэмцээн үзэж харах болно шүү дээ. Одоо юу болж ийн гэж тандалт явна шүү дээ. Тэгэнгүүт за би нэг явчаад ирээ гэж босч ирэл амбукнаас соёл хамт явъя. Тэгээ наваа дагуул авчихдаг гэсэн. Тэгээ бид нэр чи ингээ хамтдаа л нэг хоёр шар өнгөлөө хүмүүслийгээд ордноор орж гараад яваад сүүлдээ нөө шүүгснэр
Тэгээ яриад болсон. Инкээ өгш хүүхэд юм шиг байлээгээ яриад. Тэгээ нөгөө хүүхдтэй хайргүй майргүй ч одоо тэгээ тоглолтын юм баг тэр бол. Тоглолтын дээр сайхан нөгөө нэг хүүхд гэдэг чиж байгаа байхгүй тэр нэг багшийн хүүхд тоглоно гэдэг. Улсын авраас тэгээ алт авсан мэт нэг. Би нэг тийг санаад дээ. Тэгсэн үү? Юу Хэд авсан? юу лээ? Ямар сандруулсан? Нэг мөнгө авдаг. Тэ 4 онд бид нэг оюутан болсон Ойрч баг мөнгө авсан баг. Ямар ч гэсэн нэг юунд 16 насны өсвөрийн ус авах гэж болсон тий. Нэг алдар дээр болдог. А тий. Төмөр зам дээр ч мөнгө авсан юм. Тий мөнгөнөө гана хоёр Нанчилдаг. Тэр алдар дээр болдог дээр бол алт авсан. тэгсэн тий 20 хоёрт ороод. Тэгтээ тэр тэмцээн чи аягүй гоё штэ. Ер нь бараг миний зүгээр яг бодгийн гоё тэмцээн тэр тэмцээн байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг бид нар чи ер нь бол за хүүхдүүдэд авч явж тэмцээн үзүүлнэ гэхээр шууд утгаар л ойлгодог байсан штэ. За гяс хожигдож мултраад тэг ингээ тэмцээн үзээ суух юм байна гэж ойлгодог байсан штэ. Ааха. Тэгсэн чинь тэрэн дээр юу болсон гэхээр тэр бараг 11 сард болсон тэмцээн баг тий алдар дээр хавар намар болж ирсэн. Намар болж ирсэн. Тийм тэгэнгүүт чинь тэрний яг 10 сарын сүүлээр нь бид нар дарханлуу тэмцээнд явж байгаа байхгүй. Бид нар чи 16 настай хөвгт шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө дархны улсын орчин залуучдын улсын орчин 22 нас хүртэл болдог ус. Одоо яг нөгөө Сэдах одоо өөр хинж байла тий. Их ах мэх ах гэл ингээл нөгөө ер нь 81 оных нь л баг орж исэн баг. Тийм тэмцээнд бид яваад очичихгүй юу. 12 настай очиж юу? Оо за. Тэгээ өөрснөөс тийм тэмцээнд явж байгаа ч мэдсэн юм байхгүй. За ямар ч сан залуучдын улсын орчинд явна. За окей. Тэмцээнд л явж ил бид нарт бол тий. Гоё тухай чинь. Тэгэл яваа очиод тоглосон. Тэгэл ер нь бол бүр амар тэгж бол хажигдаагүй үзсээр гал тэгэл хажигдаад яваадсан баг. 1-2 оноор л хажигдаадсан гэсэн. Тий ер нь тэгэл тэгээд залуучууд ерөөсө 16 төгтөдөг 1-2 оноор л хажигдаадсан. тэгж явж байгаад тэгээд ирээд тэр тэмцээнд буцахгүйгээр шандруу буцахгүйгээр тэр тэмцээнд 16-аад 15 таа байсан үгүй юу? Тий 15 эднэр бол тий та нарын 15 болтойхгүй. Нэг Бид нар чи яг тэгж яг тэр үед чинь ингээд 16 18 тэгэл настай хүрч төвшөө нөгөө залуучууд тэгэл юм өссөн. Тэгэхээр чи 2003 он гэхээр чинь 16 тал юм байна. Тийм яг л 16. Тэг яг л 16. А тэгээд дархнаа шууд ирээд хотод улсын Дарнаас шууд ирээд шандруу буцахгүйгээр шууд хотод байж Өсвөрийн улсын арга. Өсвөрийн улсын арга орж байгаа байхгүй. А тэгээд төрүүлсэн юм уу? Тэгээд ерөөс чигээрээ төрүүлсэн. Үеих нэг Танах хэд орсон тэр үед? Тэш тоглоод яхаар чи манайх Тэр тэгээд айгу ярих гэдэг шүү дээ. Тэр тэгээ айгу сонь зөө тэр тэмцээнд. Тэнцээ очиж ах нартай тоглож байгаад ирээд энд үеийнхэнтэйгээ тоглосон чинь бүр үнэн изи санагдаж байгаа юм чинь тухайн үед чинь нөгөө ах нарт алуулж байгаад ирсэн хүмүүс чинь энд ирээд тоглосон чинь бүр зүгээр л бараг нөгөө нэг одоо чи гэдэг дээрээ тавьсан бүр те одоо чи ингэчих би ингэчих бүр тийм болсон байна. Тэр тэмцээн бол хамгийн гоё тэмцээн байсан. яг ер нь бол тэр чинь 16 тэгэл өөр тэмцээн байхгүй болчих жоох байхгүй те 16 тэгэл нөгөө тэмцээн үзүүлнэ гэдгийг чинь л утга нэг тэрэн дээр гарч ирж байгаа байхгүй юу. Тэмцээн яах ч үзүүлээд байгаа юм те туршлага суулгах гэж үзүүлээд байна те. За тэгээд дорноосоо тоглож чад ирээд шүтээс болоод гитэмс дарсан те. Гитэмс дараад. Тийм гитэмс дараад орсон жилээ нөгөө оюутны лигт ороод тэр чинь нөгөө нэг лигийнхэн оюутны лигт ордог. яг тэр жилээс орох Яг гэсэн. тэр жилээс ихсэн байхгүй. Тэгэнгүүт чинь одоо энэ ид чинь яг нөгөө лигт орохгүйгээр оюутны лигт ордог ч шүү дээ. Санаж байна уу? Тэгээ санахгүй. 2 дахь курс шүү дээ. Тэг чиний 2 дугаар курс ахгүй юу? Бидний 1 дугаар курс. Чи нэг дээр л яваад байна. Стил нэг дээр яваад. Танах чи ямар хүмүүс байсан бэ? Штис дөө. Одоо санахгүй шүү дээ. Гитэмс шиг шиг юм байна тий. Гитэмс гэж ороогүй. Баалаа өтөөс Шүтээс рүү татагдсан байхгүй тий. Тэр чи айгу саарлаагүй. Тэр өсвөрийн тэгэл гайгүй байсан. Баахан нөгөө лигт орох нөхдүүд ингээл тэгээд орцсон байхгүй. Яг тэгээд Та нар 1 дугаар курс авахгүй тэр чинь тийм үү? Бидний 2 дугаар курс. Ямар сайндаа тэр чинь нөгөө шүтээсийн эхний бэлтгэл дээрээ цугсан чинь даан нөгөө манай өсвөрийн гарууд ингээд баг багийн л хүмүүс. Тэгээд пүү энэ чинь бүр өсвөрийн бүх хүмүүс байж тэгээд гэсэн чинь хэн нэлээ тэгээдсэн шүү дээ. Энд чи явахгүй тэнцээ байгаа юм биш үгүй мөсийг зааж ирсэн тий. Тэр чинь юусэн ингээ 2 хугагдаад орсон. Худалдан таагүй юм тий. Мөс шүү дээ. Худалдан манай үеэс ороогүй шүү дээ. Тий арга нэг ч А явах. тийм үү. Баяраа л байна. А тий баяраа авах юм. Тий өөрөөс ороогүй. Амка юм. Тий амка. Амка чи манай төгсөлтөлтэй. Тийм үү. Тэгэхээр чинь манай үе биш болчих жоох байхгүй амка. За би бол ингээд дорно юм боёг бол ерөөхдөө маш сайн мэдчихээн. Тэгээд ээжтэл би энэ архангаа гэдэг үг юусэн тэг мэддэггүй байсан ба. Тэгээд яг нөгөө нэг манай насны тэмцээнд бол архангаа нэг тийм зоо мандал тоглож байсан. Тэгээд ээжсэн чинь нөгөө 10 дугаарыг төгсгөө ээжсэн чинь юу яасан? 9 жилөө нөгөө нэг 8 юм байна. Нөгөө Якутын хүүхдийн наадам Америк руу гээд яг тэр жил нэг 2 тэмцээн болдгоо. Олоос 2 тэмцээн явна. Тэгсэн чинь Америкийн багт нөгөө Эрдэнэ болгон билүү? Танаа багтаас булгаан Америк руу үлдчихдэг. Тэгээд эдэг чинь нэг ер нь л яг 5 адилхан нэг юм намхан нөхөр.
Тэгээд яасан чи Нэг нь тогтдог. тэгээд 2004 он баггүй тэр чинь Тийм. бүх гарт түмний сертификат болдог. Тэгээд бүгдээрээ ингэж нэг фиркшн шиг аим өсөрдөг. Тэгээд хин тэр Америкт бэлтгэж байгаа нөхдүүд Якут үлж байгаа нөхдүүд хоорондоо тогтоод ундаа өсөх болсон чинь өөнөө баггүй. Өөнөө тэр Америк явсан байна тэр хоорондоо өсөх гээд ийм хоёрын багш өсөрсөн чинь нөгөөт нь авчдаг байхгүй. Тэгээд энэ ямар сонь нөхдүүдээ тэгээд эдсэн чинь архангайхан чинь бүгдээрээ нөгөө зээрэнцэг бөөрөнцөг тэгээд өсөрж яадаг нөхдүүдээ. Тэгээд явж байгаад орж ирэхээр тэгнэ. Сертификат болсон. Тэгээд сая хүрэлтээр тэдэн сайжуудад дотоод 3 дахь оролтоор яагаад маа тэгээд зэрлэг юм яриад бид нар гайхчих хүүхдээ очиж одоо тэгээд өөр спортын төлөвлөлтөд сайн мэдэхгүй шүү дээ. Зэрлэг ямар спорт гэнэс? Би чи нэг өсвөрт байхад юу яжсэн шүү дээ. Эрдэнэт болсон 2004 онд юу лээ? 4 оны өсвөрийн хөнгө атлетик өсвөр болсоор гарч Эрдэнэт нэг хөрөл авчихсан. Юугаар? 3 яриалтаар. 3 яриалт яаж яриад? 3 яриад нөгөө Дагуулдаг мөн биз. Ингээл бууш. Тэгээ нөгөө исэн дээр буудаад яг жиг хараалт. Буусан баса. Тийм үү. Тэр нөгөө манай багш нэг онцлог байгаа. Тэгээ бүгдийг ингээд нуруу хамаагчсан бүгдийг ингээ амар Тэгээ саксны багшаас одоо нөгөө танаа багш юм билээ. насаа гшөө. Насаа багш өөр багш шүү дээ. Насаа багш яг бид нар чи яг 5 дугаар ангиас секцэнд хичээлүүлж байгаа байхгүй. Тэгж байгаа өргөжлүүлээд 8-аас амарснаа гэд өндөр яриалтын мастер. Маа тэр нөгөө Америк явдаг шиг яах нь байхгүй юу? Тэр сайхан одоо тэнцээ Монгол Актим Интер гээд одоо яг амарснаа гэдэг байгаа шүү дээ. Тэр багш маань биднийг 8-аас 9-ийн хагас хүртэл хичээллүүлээд 100 муу амраахгүй ингээд бэлтгэл хийлгээд. Тэгээ ерөнхийдөө бидний тэр нэг жоохон өсрэлт энэ физик энэ арай нэг өөр болсон юм шиг байгаа. Тий. Тэгээд ер нь тэр гарын 5 хүмүүс нэг тавлаа нэг амар юм өсөрдөг тэгснээ орж ирээл нөгөө яг тэр 2004 он баггүй тэр нөгөө төмний спортикад явал тэгэл нэг хүрлээс мултарсан гэж хүмүүс орж бид чи байхад юу спортикад хөрл яриад байна. Тэдний нэг л байсан юм л та сөүлт тэгээд Шүлжээл дэлгэрэн. Яг ингэж жоохон дэлгэрэн. Цэвлэлийг арангаа төрсөн юм тий. Хаан тий би арангаа төв штэ ер нь бол ээж маань өндөр улаан хоошо хангаа сумих болохоор наа үлзийт гэсэн сумих. өөрөө тэгээд энэ чинь 10 жилээ төгсөөл хаш хот руу орж. Тий 10 жилээ төгсөөл 2004 онд Улаанбаатар руу цэвэр багш руу ирсэн дээ. Тэг юу юм уу? Одоо ер нь гэхдээ бас ингээд нөгөө өсвөрийн тэмцээн оролтоонд ингээд багаараа ингээд яваал ирээл те одоо тэр чинь ингээд замдаа дорногоо бооноор ичиж та хэд бол автобусан сууж ирээл. Тэгээд иймэрхүү юмд ингээд явхаар тэр би л одоо хүүхд тэгж бат энэ холоос ирж хүүхдүүд ингээд нөгөө аав ээжээс холдоод энэ үеийнхнийхээ дунд явахаар аягүй сайн бие дах чадваруудыг бас их сайн өгдөг болоо тий. Тэр үеийн хамгийн гоё нь юу гэдэг ингээд амнаас улсын арга тавлаа гээл нэг хэд хүүхд залуучуудаа анги найзуудаа гараад явах. Яг манай аймагч угаасаа нэг сакс магц нь бүр дээр юусэн байсан болохоор ер нь нэг авраг аваад ирсэн ч нэг тоох маягтай шүү дээ. Ер нь дожирцсан маягтай. Мотор бол харин мотор руу жижиг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Өө та нар олцохгүй л. Тий. Тэгээд төрүүлж мөрүүлчих юм бол нэг хайхтар. Нөгөө хим юм байсан шүү дээ. Одоо жижигэ алтаа малтаа ш. Тэр чинь нэг өсвөрөөс нэг 90 мөнгө нэг алтаагаад ирсэн байна. Бидний яг дээдлийн үед. Тэдрийг харин нэг юу очиргуу тосч мосоод нэг лаг байсан юм шиг үлээ. Нэг удаа нэг тийм байсан. Цэвлэгээс тэр арга болчиход архангаач бас нэлээд олон жилийн дараа л тэгсэн шүү дээ. Манай аргаач дээр үедээ нэг залуучдын улсын аваргаас мөнгөн медаль авч ирсэн байл. Арангаа зохицсон. Бүр дээр үедээ. Яг тэр насаа огш магш чи яг өөртөө тоглож байгаа юм бахад авраг. Тэр үед л нэг багийн спортоор медаль авч. Тэрнээс би чи 2002 онд 8 дугаар ангита Баянгорт болсон нэг улсын авраг руу явж ирсэн. Тэг чи яг одоо энэ ихээ ах мах энэ хин одгийн чинь анхны тэмцээн. Өө тий одгийн Төв аймгаас ирж ирсэн. Ихээ ах гантиг мантиг эднэр чинь дархнаас. Тэр бол амар яг бидний дээдлийн үеийн жинкээс жинхэнэ хүүхд тэнцээч ёо жинкээс нөгөө залуучдын улсын арга үздэг нөгөө амбукийн яг стэйс идэхгүйгээр лалууд очсон жаа. Тэр туршлагач чи бас бүр түр авсан юм биш үү тэр чинь. Ер нь бол тийм арай өмнө авсан явуулна. Дараагийн төвцөнийг залгаад болоогүй гэж. Тийм тэгээд дараа жил нь 9 дугаар ангид яг нөгөө SARS гарчаагүй юу? Амар нэг ирээл хүүхдийн наадмын өмнөх хөлөө хүүхдийн наадамжуул нэг хойшлч моошлол нэг юм болсон шүү дээ. Бид нэр ирээгүй тэгвэл. Тэгээд бүр хойш тэмцээнийг хойшлуулсан байхгүй. Би яг тийм амар тэмцээн очсон би бас саныг санахгүй.
Тэгээ сарс марс гараад 2003 дэвлэн гараад бид нар угаасаа ирээг баг. тийм баг. Чи өөртөө багаар арангаагаас ирээд ирсэн юм ээ Ирсэн. тий. Тэгээ хойшлоо ботсон юм. За амбуугч бол мэдээж одоо ингээл дорноос садаа саксны түүхтэй байлаа гэж ярьж штэ. Тэгээд ирээл ерөөхдөө сакс тоглоно ойлгомжтой байлаа. Цэвэрлээ ер нь яаж худалдааг сонгож яв. Магадгүй ингээ нэг тиймэрхүү байдаг штэ. Одоо ингээ нөгөө өмнө одоо саксны нэг юм муутай бол ингээ болоо зүгээр ингээ өөр хичээл хэмчээлээгээд болцсон юм бас их байдаг штэ. Тий одоо өсвөртөө тоглож байгаа болцсон хүмүүс ч зөндөл байгаа штэ. Тэр шиг одоо худалдааг сонгоно гэдэг чинь одоо дараагийн гол одоо Нүүдэл болчихлоо. тий нүүдэл болчихлоо. Тэрийг ер нь яаж худалдааг сонгож авчихсан. За яг би яг тэгэл ерөнхийдөө 8 дугаар ангиас эрчимтэй яг тэр нөгөө бэлтгэл хийгээд ч гэдэм үү яг саксанд дурлаад яг тэгж тэмцээн уралдаа өсвөр улсаар морт оролцоод нэг бие хаа гайг болоод нэг дээр мэрсэн тогтдог болоод ч юм уу те 9 дугаар ангидаа нэг тоглолтын дунд өөрөө тохож ирэхээр чинь бас нэг за энэ ч бас нэг болчих юм шиг тухайн үед бас нэг бодоод байгаа байхгүй. Найзгуудтай амар гэж яриад. Яг юм шиг. Жигд байсан л да би нэг гоцроо тэр арангайхнаас гоцроод юм бол байхгүй. Ганцаараа тий. Яг л жигд л байсан. Тэгээд манайхан бүгд яг тусынхаа мэрэгжил яг сонгоно гэжсэн мэрэгжлүүдээ бүгдээрээ сонгоо явж ирсэн. Би тэгээ бас цагдаа активд орно гэсэн бодцоо явж ирсэн байхгүй. Угаасаа цагдаа болно гэсэн. Тэгээ явж идэл чинь нөгөө бүх артмны спиртикад худалдаа үйлдвэрэн дээр зурвалж эмэгтэй эрэхтэй хоёр төрүүлдэг гэж 4 онд чинь. Тийм гэсэн. Тэрийг үзээ сууж чинь л багш тэнчээл нэг л том шкаф шиг нөхөрл те. Хүмүүсээ госхын хусаал те. Яа баавтаа лээж штэ тэнчээс цаа чи. Тэгэл хараад энэ ямар яадаг хүн бэ гээл тэгсэн чинь цэвэр болгоод одоо энэ худалдаа үйлдвэрэн дээр сургуулийн багш те. Одоо энэ хүн дээр очисон хүн бол тэгэл ерөөсөө зөвөр л сагсан бөмбөгийн зам л одоо юу гэдэг тэр бүх юмаа зааж өгвөл ингэ штэ л гэсэн. Тэгэл яг тэгээд тэр тэмцээн дуусаад удаачгууд нэг сарын дараа чөлөө конкурс болж ирсэн. Чи конкурс гээд ирсэн юм тий? Бүх хатны спортгээд дуусаад буцахад сарын дараа конкурс болж байгаа шүү дээ. За. Тэгээд спортгээд бол оролцох гэж ирсэн юм шүү дээ. Тэгээ оролцох гэж ирчээд оролцоод мултарчаад босч байгаа байхгүй үзээ сууж байгаа байхгүй ерөнхийдөө. Төвшөө хаднаар хин эднэр хооронд тоглож судалтай энэ төр. Тий. Гэсэн. Тэгээд конкурсээр цагдаа активынхаа нийгмийн шалгалтанд орчоод байж лаа. Тэгсэн чинь хажуугаар нь явахдаа бас зүгээр байхгүй нэг матед бүртгүүлсэн. Тэгээ математик конкурсаар орчоод маргааш нөгөө активийн шалгалт бие нөгөө нэг хүчний шалгалт нь гээд байжсэн. Тэр өдрийнх нь өмнөх өдөр математик шалгалт болонгот математикт орсон чинь 800 хүүхдээс 29 байдаг л үү. Жагсчдаг байхгүй. За. Тэгэнгүүт чинь яг нөгөө сонголтыг гараад ирж байгаа хөөх те. За яах одоо нөгөө анх одж ирсэн цагдаагийн томын голоос цагдаагийн актив чи яг нөгөө бүр бас яг чин зүрхний бас яг зориг биш байсан болж таарах гэж байгаа юм шиг яг ингээ гайхаад тэгэл ээж мэж аам автагаар яах вэ гэж ярьж байгаа л тэгэл за би ер нь тэр багш дээр л очих хэвээр юм байна гэл худалдаа. Тий. Тэгэл ер нь худалдааг сонгож ирсэн. Маргааш нь тэгээд шууд цагдаагийн актив тэр бие хүчний шалгалт маллан ч ороочгүй тэгэл. Тэгэл худалдаагийн. Тэгээд чи бол ихтэй орохдоо цэрэгч хилээг зүгээр материал тэмцээд тэгээ өөрөө тэмцээл тэгэл сургууль мургал авдгаар аваад хот руу очиж байгаа юм байна. Очир нь бол идэ сексэлгээр гэж бол орсон юм зү тий. Ер нь бол тий. Тэгэл очисон. Багш чинь тэгээд багаа бүрдүүлэхдээ яаж бүрдүүлдэг вэ? Тэгээд одоо бас нэг сонгон шалгуулч юм тийм зарлах уу яах вэ? Тэгээд бодвол тэгэл 9 сар ихэл заал дөрвөлгөн байгаа ойлгомжтой. Тий. 9 сарын 1-нд угаасаад нэгэнт ч бишээ. Тэр чинь 20 3-4 нөрчлөө нэг хичээл сонголт Монголд гэл нэг яадаг шүү дээ оюутан болох чинь. Тэгээ хичээл сонголтын ихгээ явж исэн чинь болдоотой таардаг байхгүй. Болдоог чинь нэг өсвөрт бид нар ч би нэг харж байгаа шүү дээ. Тэгээ маа хороодлоос наашаад гандангаар уруудсан автобусны цуцсан явсан чинь болдоо дийжээл. Ганцаарх наалыг өндөрэм зогсож байна. Өө энэ нэг өмнө говийн нөхөр зогсож байна гэж бодчихвол өнгөрөл явсан. За. Тэгээ удлаан дээр байсан чинь байна юм чи. Араас нь чи өө сайхан дургай өндөр юм араад ирж байна. Хүү яа манай ирж аль хэзээний танилуд юм шиг л нэг ч мэдж үзэж байгаа юм. Автос зураг гэж тий. Тэгээ манай ирж бүр юу барыг найз зүчгэл зүгээр. За юу байна гшээ ингээл. Тэгээд хоёлоо чи орсон юм уу гэл. Тэгээ хоёлоо хичээл сонголт хоёлоо энэ багш дээр нэг орж гуух уу гэл. Тэгээ багшаа битэр нэг ингээд таны секс мэгцэнд явж үзэх гэсэн юм аа ингээд шалгуулж болох уу гэл. Тэгээ 8 сарын 20-нд нэр юм тий. Тэгсэн чинь багш за яг та хоёр маргааш 6 цагаас чөлөө хүрээ дээр хувцас аваад дээр тэгээ үзье юм үзье. Үзийч гээгүү маа зүгээр өөрөөсөө хувцас юусэн авид ирэхгүй юу гэж тэгжсэн. Аха. Тэгэл яасан чи амката таарж байгаа, иби бэлгээтэй таарж байгаа, даваа байж байгаа. Тэгээд бид тав чин бүүдээ
Аха. Бүүдэж яг тэр угаасаа ойлгомжтой 9 сарын 1 мигнэс бэлтгэл дээр нь шүү дээ. Манай чинь тэргээр хичээл сонголт Монголыг явж байхдаа хоорондоо би нэг олчиж байгаа байхгүй. Аха. Ерхий нөгөө өсөрт Тий, өсвөрийнхаа нөгөө нэг юугаараа танилаараа олчиж байгаа. Тэгээ тавлаа маргааш нэг 6 цагаас явж ороод амар сагсчд орж байгаа шүү дээ ер нь. Тэгэл ороод бас хөрмөргөө өсөж яг багш яг тэр нөгөө тез 3-ыг дасгалж явдаг гэсэн нэг системийн аврам болох гэсэн юм шиг байгаа. Аха. Ген ах мах хин өөр хин ч ялаа да. Ойлгоо ах махч байлуу. Тез 3-ын л нэг багийг л дасгалж явдаг гэсэн багш. Зундаа нөгөө бэлтгэлээс. Тэгсэн чил за эднэртээ тоглол гэж юм. Нөгөөдөлтөө би 5 6-аж тоглолоо. Тэгсэн чил багш за маргааш дахиад тэгээ ирээрээ гал нэг дахиад цаг хэлээ. Тэгсэн чил цогтойгоо эднэр орж ирж байна. Аа тэгсэн цаанаас орж ирсэн. Багшин цаан заадаг гэдэг юм гэж. Мэн зэрэг ярьсан. Йоо. Хамгийн ах чинь явж байгаа тийм хорон өгдөө шүү дээ. Багш тэр заадаг гэдэг юм. Тэгээ яжсэн чи тэгээ ч яг нэг баг магч бүрдээгүй ах нар яг оршаах эднэр яг тэр жил төгссөн байсан юм. Бид нарыг яг орж ирэхээ өмнөх жил оршаах, цогтоох, ЦСКАах Эрдэнэбагт нар ч яг офтороо төгсөөд залгаж яг бид нар орж ирж ирсэн юм байлаа. Тэгээ бид нар яг дээдлч болохоор одоо энэ Солонгостойгоо Эрдээ те. Эрдээ ах тэгээ тэр Мардо мөнх баяр мөнх оргил энтер гэл яг ах нар байгаа байхгүй. Тэгээд маа чөөги соомо цадмөхөө. Яг маа дээдл энэ дөрв бис. Тэгээ бид дид орж ирээд бид эдгээр чинь бас нилээд нөхдөөд цуг шалгуулж байгаа шүү дээ. Аха. Тэгээ нэг тийсийн 35 жилийн яваа гээд нэг яг нэг намар 9 сард 2004 онд болж ирсэн. Том тэмцээн болсон гэж ярьж тийсэн 35 жилийн явагийн ой нэрмжтгээд тэгээ бүх их сургуулиуд мургуулуудын хоорондох. Тэгээ тэр тэмцээнд орох бол яг нөгөө багт хин үлдэх үү, хин явах уу гэдэг тэр яг нөхөө үлдэх үү гэдэг. Тэгсэн чинь явгаас нөгөө ах нар бол угаасаа ордгоор орчин. Тэгсэн чинь би хин хоёр амка хоёр шууд орчиж байгаа. Жог өндөр. Тэ өндөр. Тэ. Жоны огш хилцсэн байгаа байхгүй зэрэг огш. Аха. Манай Жоны хилцсэн тэ. Тэгээд болдоо үтээр ер нь даваа бүүд хоёр л угаасаа орчиж байгаа. Аа за. Давааг чинь бас урилгаар орсон байлгүй тэр жил чи яасан байдаг юм аа давж авчихсан. Тэгээд болдоо үтээр үлдсэн. Болдоогийн ах чинь нөгөө мөксөгийн ах чинь бас нөгөө манай хотод байсан шүү дээ тийм. Мөртлөн шид байсан. Тэгээ болдоо за чи авч. За чи ер нь одоо арангаагаас сагс чи магс чин түүхэндээж байгаагүй байхчгүй чиний наа өндөр мөндөр нуруу туруу одоо чи ер нь одоо хичээлээ хөө мэлэхөө наад сургууль соёлоо бод гээд тэглээ. Аа за. Хөөдий гээд за цагтаг кармай маа гэж хувцас дурамчхан солио бол ингээд барыг л уулчих гал авч юм. Найзуудаас ганцаар үлдсэн. Ганцаар яг нөгөө 5 сургуулаа орж ирсэн. Яг нөгөө өсвөрийн цуг алах гай явж байсан. Нэг нь байхгүй болчлоо. За өстэй шившиг бодлоо шүү. Тэгээд дурамчхан гоцоослоо сууж исэн чинь багш али тэр нэг сэпэнд нэг илүү нэг хуучны нэг хувцснаас байна үзээтгэе чи гэж тэгж юм намайг. Тэгэхээр бас сонгоны үзэрт гэрэл басаа тийшж бас нэг жоохон гайгүй алхаж малхаад очиод үзсэн чи байж шүү. Аа. Бүр нэг дээр үе нэг юм Mac-ийн хүүцгээ амар томоор өчсөн. Нэрийнхаа. Тий. Тэгээд тэр хувцснаас нэг 3 4 шиг байсан. Тэгээд байж тогшоо ийм хувцнууд байна гэсэн. За наадхаас нэгийг аваад тэгээд номер давхцуул урталт нь тэгээд нэг номер ийгээд тэгээд юу яа гэдэг. Тэмцээн дээр очив. Тий. Тэмцээн дээр уулзъя. Бан залааж ийгээд. Тэгээд нөгөө 5 номертой нөгөө цолмог хөтөж номер давхцаж авчихсан. Аа. Нөгөө тэгнийх нь урдталт нэг юу ээжтэй юм ч хөгжөөгүй ч нэг шар бодлохоор нөгөө шар номертэйсэн чи шар бодлох кайч 2-ын тоо байж энэ нэг өөр бодлох зөвлөсөн. 25 номер тий 15 бас байгаа тий нэг 15 бас нэг хүн байгаа юм чинь тэгээ 25 болгоод тухайн чинь баг 25 зөвшөөрдөг байсан юм зү. Боргийн алхуудлаар дүн зөвшөөрөх тэр чинь 4-өөс 15 баг гарах юм шүү дээ. үзэн сурталчилгаа хийж байгаа өөрөө хайчтай чинь нэг балаар ингэж нэг 2 номер зурж нөгөөд хайч нөгөөдг ингэж баг ойж юм аа. Өөрөө ингэ насаа. Тэгээ тэр тэмцээн яг тоглол эхний тоглолт болдоо өтөрч бүр яг тийс чинь нэг юм 2 салаа судалтай артлынхын садал дээр суудсан. Аавлаач гарсангүй гэх. Эхний тоглолт дуусаад тэглээ. За. Тэгэл дараагийн тоглолт тэгээд яг эхний тоглолтын дээр ч угаасаад Амка бэлгээ 2 чинь бэлгээ чинь бүр 6 дахь тоглогч. Амка 7 дахь тоглогч солилцсон дээр.
Тэгээд байж нөгөө хоёр чинь гараад жоохон юу яагаад фактлаа тий. Угаасаа аргагүй шүү дээ. Оюутнууд чинь дөнгөж нөгөө том нөхдөө өөртөө үздэг байсан нөхдөөтэйгээ сэдэ ах мах эдэр үзэж байгаа шүү дээ чиг. Тэд нартэй үзээд нөгөөдөл чи яаж бас салгалаатай л гарч байгаа шүү дээ. Тэгээд чинь айл тэр шар гараад ир гээл тэгж. Гарлаа. Хэд форендгүйгээд нэг хэд гусаал авлаа. Онтоо нэмтэй. Яа, хэд форендгүйгээд ямар ч байсан эрдэн баах мах ёо өстө савн маавна гэж өстө янзээ. Ингээл хийдэг. За тэгээд босч орж ирээ суулаа. Манай болдоо байдгаа. 2 тоглолт байдгаа. Эрдэн баахтай нэг байна да. Чи бас нэг 2 3 гараад нэг хэд оноо хийцэн. Бас болдоо гагах гэдэг. Голдоогоо тайшруулах гэж зүгээрээ. Тэгээ хийжсэн чи Боломж олдно гэдэг. дараагийн тоглолтын дээр зүрдэг тоглолтын дээр лөө юун дээр нэлээ гитэмстэй таардаг байхгүй. Биш зоондоо гитэмстэй таарсан байжгаад боркод уншуулдаг байхгүй. Боркош нөгөө доктороо бүр ингээд доктороо гол боркод ганцаа өгч байгаа байхгүй. Тоглолтын мэдхгүй. Тийм. Тэгчээд байсан баг тийм. зооноос 2 гарангуудаа нуглаан дээр хаанахыг чилээ хожоод явсаар агаад буцаад нөгөө хинтэйг таарж байгаа. Хүрлийн төлөө гитэмстэйгээ. Тэгээ тэр багч ямар ч Эрдэн баг дээр танаа баг гэсэн юм. Тий, Эрдэнэ биш Эрдэнэбаах гонгорох 2 төгсөг байсан. Тэр ойл байсан юм тийм. Тий, тэр хоёр. Нөгөөдөл нэг та хэд зай авах гэж тийм юм. Тэгээд нөгөө байсан бол самраа хийчихсэн. тий, тэгээд Эрдэнэбаах чинь сүүлийн тэр хүрлийн төлөө тоглолтын дээр ирсэнгүү. Зөө. Тий, тэгсэн чинь гонгор ах нэг талд нь болдог яага гаргасан гэхээр болдоо сүүлийн тоглолтууд руу оролцож эхэлж байгаа ганц нэг тий. Тэгээ оролцоод эхэлсэн чинь яг тэр сүүлийн хүрлийн төлөө тоглолтын дээр халаалтан дээр биш дараах байсан бас манай отгон дараах. Тэгээ арай отгон дараахын төгсдөг жил байхгүй. Тэгсэн чинь дараах болдоо өтер алцсан чинь болдоо альж ийн дээрээс нэг хэвээр ямбитлэн гусаатгаа гэлдэг чинь. За. Болдооч ийм гарч ирж байгаа л хэвээр гэсэн чинь тэр оюутан багтаа. Тэгсэн чинь болдооч яг тэр үед нь ч багш тэр дээрээс нь гусгыг яг харж таарж азтай. Тэгсэн чинь болдоо гарч ирэл нөгөө баг тийшин шийдэж чинь баг салгах нэ салгах юм. Ганц хоёр дээрээс нь шамбилгаал өгсөн чинь багш аль чи гарны 5-д гар гэж шууд тэгэл тэрнээс хойш болдоо нэгч суугаагүй шүү дээ гарны 5-аас. Тэгээд тэр тоглолтын дээр ягаад тэрнээс хойш болдоо гарны 5-аас суугаагүй гэхээр тэр нөгөө хэнийг Борког ерөөсөө тэр болдоогийн өөдөөс тоглосон тэр гитэмсийн баг хүн байгааг. Борко тэр зооны тоглолтын дээр манайхыг уншсан шигээр яг бодоол гарч ирсэн болдоо бүх юуг нь блок хийгээд бүр ёо. Тэгээ тэрнээс хойш болдоо зүгээр шууд дархлагдсан шүү дээ. Болдооны гарын таад. Тэр ахны дээрнээс нь явж хилээг бол тэгэл Тэгээ бас нөгөө яг Эхний хувь тавилаа гэж Эрдэнэ баахаас ирээгүй. Эрдэнэ баах бол тэгэл за алуу Эрдэнэ баагаар гээд байхгүй болох юм тий. Тэгээ бас зоондоо боркочос авсан мэн тий. Эхлээд Боркоч тэгээ хүрэл авч ирсэн. Эйгүү тий. Ямар ч тийм. Та тоглосон шүү дээ гитэмсгээ цуг. Тийм шүү дээ. Намбаг авах чинь Борко байсан. Би нэг цуг тоглож санчлаа. Гитэмсээ шаардсан. Мөөгийн өсгөө тэр бүүдсэн. Агүй. Өсгөө мөөгийн өрч төгссөн. Бухаа, Эрхэс, Баби, Борко бид идэл юм гэдэг. Тэр дээр тэгэл баал байтер ороод тэгэл. Тэр үедээс шүтээсийн баг нь мундаг. Тэгээд хажуугаар гитэмсээ адилхан хүчтэй өгтэй. Тэгстэй ингээд шүтээс ч одоо зөндөө олон сургуулах чи гитэмс ингээд өөр ингэсэн багтай тий нэг юм шарфцтай нэг юм багын савар мав юм. Тэр айгу гоё говцтой. Тэр нэг тэр үеийн дизайнтай хувцастай багч өөр баг л байг хоолойтой тий. Тэрийг чинь тэгэл нөө дээд үеийнхэн л хоорондоо ярьж байгаад өөрснөө загвар магуура гаргаад өөрснөө баг өөртөө байсан. Мэдгүй тэр гоё говцсаа гитэмсэн тэр говцгой. Тэгээ тэрээс хойш тэрийг дөөрөөлж хийсэн говцнууд бол жоохон яваагүй тий. Тэрний тэр утраа загвараа нэг айгу гоё тийм галтгаар тий. Тэгээ тэр үед одоо ингэж бодож хахад Макнуш надаа нэг юм нарийнхан байсан шүү дээ. Тэгээ юуник овцож юм өртөө шүү дээ. Тэгээ тэр чинь тэгээд бас тэр хийдэж тэр овцож одоо барын савар маа юу надад үлдсэн байдий. Чи нөгөө нэг маа нөгөө нэг талиас дөрж өгш шүү дээ гитэмсэн. За төрүүлчих юм бол хувцас аваад явж болно шүү гэсэн баггүй. Тэр хувцас шүтээсээ аваргаар. Тийсээ авах чинь төрүүлж манайх чинь битэрийг орж ирэхээс өмнө л нэг төрүүлсэн байсан баг. Тэгээ битэр чи орж ирээд байхгүй юм чинь. Божигдол яваад идэг байсан юм чинь. Тэгэл тэгсэн за төрүүлэх юм бол хувцас авч явж болно шүү гэсэн чи. Битэр чинь төгсдөг жилээ битэр чинь баалаа хоёр. Төгсдөг жилээ нөгөө гандлага шүү дээ. Тий. Гандлага мэдэнтэй одоо. Монгол ангид. Тийм Монгол ангид байгаа. Гандлага ороод ирсэн. Тэгээ ер нь битэр чи гол асуудал нь төв.
Төв байвал уг нь үзчих гээд төв байхгүй тэгэл дандаа нэг намхан хүмүүс үзгүйгээд идэг гэсэн юм чи. Тэгээ ганц төвтэй болонготой бөөн баяр үзэж байгаа юм чинь. Тэгээ гандлага орж ирсэн жилд нь фейлдээд бидэд. Тэгээ тэрний дараа жил нь аврага. Тэгээ за багшаа амлсандаа өстэй гэж хагаад баг хувцас авсандаа баярлаад байгаа юм шүү. Тэр авраг авсан тэр шиг юм. Тэр ТС аврагтай тэгээ бусад сургууль тэгээд ихс мэгс чинь тэгээд бөө амттай байдаг гэсэн шүү дээ. Одгийн бодлоо тэр нь дээрээс нь тэгээ ном ч бүгдээрээ ихсгээ ордог. Тэгээ одгийн төмкөө хоёр төгсөж ижил баг авраг авч байгаа юм л та чинь. Талигач ариухгүй шүү дээ. Тэгээ одгийн төмкөө энэ гурав ч уулгаа ороод ирчин. Метав чи ихсих, метав нэмхээ тэгээд гүнзээ хүмүүс энэ чи ихсээс ороод ирчин. Тэгээ ер нь бол хэцүүлсэн байхгүй. Тэгээ тэрийг төгсөж ижил бидэд авраг авч. Шүтээсийн авраг худалчин доор нэг одоо чинь одоо 7 мол худалдааны аврах ч юм уу эсвэл мойсын аврах ч юм уу нэг яригддэггүй шүү дээ. Шүтээсийн аврах гэхээр яг алан болтгоо. Одоо угаасаа зохион байгуулалт нь амар болдог. Тэгээ сургуулиуд ч хүчтэй л дээ бас. Гол нь нөгөө тоглож байгаа. Олон ирчүүд байдаг болохоор. Тэгээ шигшээд ороогүй бас цаана жом юм байна тий. За амбок явж байгаа. За шүтээс одоо гитээс дуусна. Тэгж жаад лиг анхны хүч хайллаа. Хайллаад яаж байгаа юм? Халиуд ордогч нь айгу гоёо. Халиу гэхээр л бүр өмнөөс чи юу яагаад өвдөд энэ. Яасан. Вэ амар бэлтгэл хийдэг юм. Тэрийг нөө. Наа чи бүр ясна авталцаад байхгүй юу? Сонсоод. Халиуд ер нь анх ордогч айгу гоё. Ингэсэн. Төгсөөд ингээд ирчлээ тий. Одоо 5 он төгсчлөө. Тэгээ ингээ ирэнгүүтээ цоожи чинь шууд лигт орчлоо. Хас үйл өдөр яваад орчихсон. Эхний жилээ. Ерөөсөө ингээд оюутнаа сонгоогүй шууд оюутан лиг тоглоогүй тэр жилээ шууд дээд лиг рүү орчихгүй юу? Цоожи чинь хас үйл өдөр. Яг мост орсон л доо. Тэгээ мост бол орсон. Тэгсэрнээ шууд дээд лиг рүү орчихгүй юу? Тэгээд Баалай, Бачиг, Гана ингээ бид дөрв чи ерөнхийдөө баггүй үлдчихэж байгаа байхгүй байна. Тэгээд тэр жилээ ингээ явж исэн чинь лидерт нэг бэлтгэл их боломж олдоод. Тэгээ лидерт Баалай тэр яваад ичдэг байхгүй. Лидер ч одоо тулаах хийдэр болцсон байсан оогийнхад нэр. Байсан. Байсан. Тэгээд за ган төмөргөө багшаа явж чад уулзтаа яриад. Би тэрийг нөө соёлоох явуулаад соёлоо ахыг мэдхүү. Соёлоох уу? Тий. Соёлоо. Соёлоох. Соёлоохыг л яриад байснаа чи соёлоох гэдэг чи. Өөр ямар соёлоох. Тэгсэн чинь соёлоох бүтээрийг ах нь хоёр дүүгээ ингээд энэ багт ярьсан байгаа шүү яваад чи. Тэгээ бүтээр чи бөөн баяр яваад чи. Тэгээ нөгөө талбай хажуудлын заал байдсан шүү дээ. Голомтын заал. Тэгээ голомтын бодийн заал. Тэнцээ очиад үүдэнд нь очиж суудсан. Үүдэнд нь ч шүү дээ. Бид тэр чинь бүр баг нөгөө нэг төрүүлээ очицсан. Тэгээд хүлээж ятаал баг хувцас олчих гол үлээгээ чад. Тэгээ гол хавцаан суудсан байсан чинь оогийн хараад чи. Тэд нар төрүүлдэг чинь тэр биш төрүүлдэг биш. Төрүүлд 5 төрүүлсэн шүү дээ. 5 4 олчихсан баха. Биш ээ. 4 он лиг болоогүй. 5-ны хавар чинь бид нар төгсөж байгаа байхгүй 10 жил байгаа. Тэгэхээр чинь 6 он тохгүй. 6 онд ч харцаг төрүүлсэн шүү дээ. 5 онд нь лидер төрүүлсэн баха. Тий. Лидер 5 онд 10 жилээр нь хөөгч гэсэн бид чинь 5 оны хавар чинь бид 10 жил 5 онд чинь болоогүй. Лидер хас хоёр хүрлийн төлөө тоглож байсан би яг санаад байна. Тий. Тэгэхээр тэр жил дараа жил нөх. Тэр жил баг юу цогоог авдаг жил байна. Цогоо орсон жил. Бид цогоо орсон байсан. Тий. Цогоо орсон жил. Цогоо ч орсон. Өнгөрсөн лиг авраг болсон. Энэ жил баг л тэр чинь лидер амар байсан шүү дээ. Тий. Энэ жил одоо би өстө Батбаарыг сууж аваад алтмалт гэсэн чинь үлдсэн байхгүй. Яг цаа. Тэг чи яг нөгөө нэг өсгөөгийн яг бүр яг галзуурж исэн жил байхгүй. Тэгээд бэлтгэлээр оогийн орж ирээд 6-6-аас 7 он гэсэн үг юм уу? Гүү 5-аас 6 онд. 5-аас 6. Тэнд ярин тий. Тэгээд чи 5 оны 11 12 сард эхлэв. За тэгээд заалны дунд тавьтан сууж ялаа. Баалай тэр. Тэгсэн чи оогийн орж ирээд юу хөхтөд үг гэсэн чинь. Гантөмөр огчтой уулзчих гэсэн. Тэгээ бэлтгэл хийгэрэй гэсэн ингээл нилээ ихтэлтэй хэллээ битээ. За. Чи өө тийм үү. Гантөмөр огч чи ирээгүй энэ тэр үүдрүү сууж гэдэг. Өдөр хоёр өндөө хараа сонирн болоод тэгэл үүдэнд очиж суулаа. Тэгээ суугаа яжсэн чинь шарвах орж ирж байна. Тэгээ лидерын чинь нэг нэгээр л орж ирээд байгаа шүү дээ. Тэгсэн шарвах ороод ирсэн чи миний хоёр дүү юу гэж байгаа гэл тэгчин. Тэгэхээр нөр ингээд ирээд гантөмөр огчтой уулзаад бэлтгэл мэтгэлээ ирээ гэсэн чи. Гантөмөр огч нь ирээгүй амчд юуг нь үлээх вэ? Хувцас солио бэлтгэлээ эхэлж яахгүй гэж байна. Хоёр хэлдэггүй эргэлзэнгүй хараад энэ ч болох юм уу болохгүй юм уу гэл. Тэгээд хувцас унараа солиод бэлтгэл энэ төр хийгээ. Тэгээ яг нөө томчуудтай намд бэлтгэл хийхгүй л байгаа юм л да. Нөгөө заал авч байгаа хүмүүс өгдөг шиг тийм. Заалны нөгөө талд бид чинь залд малд янз бүрийн юм хийгээл тэгэл байж. Тэгээ ер нь лидерт нэг хэсэг тэгэж бэлтгэл хийж явсан юм аа. Тэгээд
Антамурагш тэгээ нөгөө цаан бах хоёр байсан шүү дээ. Тий. Цаад хоёр чинь ч гэсэн ер нь хоёр дүүг уг нь авчмаар байна. Гэхдээ одоо манай багийн бүрэлдэхүүн яалтч. Тэр чинь уус амар бүрэлдэхүүнтэй гоё байсан юм чинь. Өмнөх жил нь авраг авцсан гэхэр чинь л ойлгомжтой. Манай багийн бүрэлдэхүүн яалтчгүй юм байна. Энэ жилдээ ахын хоёр дүү байж. Тэгээ байчлаа. Тэгээд тэр жил орч чадаагүй. Тэгээ оюутандаа тоглоод. Тий, оюутандаас тоглоод яваад байгаа л да. Тэгээд дараа жил нь болсон чинь нөгөө нэг баган дөргөж уурхай чинь болчихдээ. Тий. Тэгээд дам багш инкэ огш хоёр нийлээд тэгэнгүүтээ инкэ огш бачгийг авчдаг байхгүй. Тэгээд цоож ч хастаа байгаад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө пак огш ирээд халвэгээ баг бүрдүүлээд ингэ явдаг, шинэ баг бүрдүүлээ явдаг. Тэгсэн чинь тэр багт нь баалаа орчдөг. Би байдгүй. Ямар ч урд байдаг. Би ч зөвхөн нэг огтл нь ороод орчихгүй л хүлээгээл аваад байна. Тэгсэн чинь байдгүй. Тэгээ нөгөө лиг чинь он гаргаж ээж нэг сард эхэлдэг байсан шүү дээ. Тэр үед чинь. Тэгээд нөгөө өвлийн амралт, оюутны өвлийн амралт болно шүү дээ. Тэгэнгүүт нэг энд байх шалтгаангүй гарч ийн яа. Нөгөө хэд чинь бүгдээрээ энд бэлтгэл ингээ үлдчихэж байгаа байхгүй. Ганц шалтгаангүй хүн би Гана маань оролцож байгаа. Тэгээд Гана чинь солонгос өвчлөө ялаа. Нэг тэгсэн баг шүү. Тэгээд би шанд руу яваад ямар ч ийсэн. Тэгээд нэг шандад жинхэнэ нөгөө хэд чинь одоо хотод өстой гоё байгаа хта өөр өөртөө баг дээр бэлтгэлээ. Тэгээд орой болгон залгана. Тэр гурав чинь нөгөө хамт байдаг гэсэн. Ер нь бол тус-тусдаа л да. Тэгтээ нөгөө угаасаа л өөрснөө тэгэл сонирхлоор хамт л байгаад байдаг. Тэгээ орой болгон ярина. Юу хийж ийн, яаж ийн гэж бэлтгэлээс инээ тэрэгэл ингээл ярьж идэг. Тэгэл хүсэл байгаа юм аа гэж боддог. Тэгэл цаанаас яагаад ч юм бүр нэг тийм нэг байж сууч чадахгүй хам чинь. Нэг хамт тоглож исэн хүмүүс нь ингээд тэр нэг адилхан хоёр чанар тий. Манайраа хараг үеигнээс бас ингээд түрүү нэг яг нэг онгуулангаал тоо. Тэгээ байж сууч чадахгүй. Тэгээ манай авч угаасаа тамирчин өглөө болгоо шийдэн зааланд шийдэж мэддэг байхгүй. Тэгээ эхэндээ ч уур ураад аавыг ингээл явж мохоор нь явмааргүй санагдаад ямар ч тийм сэтэл байхгүй болчихж байгаа байхгүй тий. Унтарсан байжсэн. 3 хоноод ирсэн чинь нэг л сонь байж юус зүгээр байж болохооргүй болоо авчиж байгаа байхгүй. Тэгэл аавыг шийдлээс аав чинь нэг 7 молоогийн шийдэлт хийдэг гэсэн баг. Тэгэл би аавыг шийдэлт хийхээс өмнө ямар ч ганцаараа гүйчихдээ. Тэгээ нөгөө шандыгийн тойрсон юм засмал зам байдаг байхгүй. Тэрүүгээр нь тэгэнгүүт чинь 7-оос өмнө гүүхийн тулд чинь би доор аж цагийн өмнө гарч ирэн за нэг 5:30 мөч гэж гарч гүүхээс өөр аргагүй болж. Харахуд гараад. Тэгээд ингээ гүүхээр чинь пат харах уу. Тэгээ нөгөө нохоо могоо энэ тэндээс уцаад. Тэгээ гав ганцаараа гүүхээр чинь бас эвгүй штэ. Жохон жиргэлттэй. Энэ тэндээс нохоо могоо янз бүр болох вэ, яах вэ гэл. Тэгээ ер нь тэр баг нэг 2-7 хоногоор үргэлжсэн байгаа. Би баг өдөрч зүгээрээ чадахгүй ингээл гар мартарс үнэгаал гизний таталт матал тэгэл ерөөсөө цаанаасаа л нэг зүгээр баймааргүй байгаа. Цаанаасаа л нэг юм татагтаад тийм. Угаасаа тэнд ингээд маа найзууд ингээд гоё байхт чи би энд ингээд нар махнартай нийлсэн. Манай аав ч бас гоё хурцлаа шүү дээ хажуунаас. Нөө унтч мунтах юм жоохон оройтч моритч босох юм болов тэгэл өө чи одоо найзуудтайгаар найзууд чинь тэнд ингээд лигийн багтарч чи ингээд унтж мунтаад яаж чи лигийн багтарч угаасаа бараг зөв сонголт хийгдсэн. Бараг сонголтууд нь угаасаа ийм байх хэрэгтэй юм өстой гисэн юм илж байгаа хөөхгүй. Тэгээ бүр тэр мөрчин хүртэл бүр яг орой руу ороод тэгэл за би ерөөсөө зүгээрээ чадахгүй юм. Тэгээд байжсэн чинь бүр айгүй гоё. Тэр эднийг орой хоорондоо ярилцсан байхгүй. Нөгөө манай хотод бэлтгэлж байгаагаар үш амбукийг ингээд ярьж байгаад баг огшийн баг руу оролцож болдгоо юм. Тэгээ хин ярих юм байх ингээд тэгсэн чинь нөгөө нэг баалаа чинь шин дөнгөж баг огшийн багт орж байгаа. Цоож чинь болохоор баг огш чинь өмнөх жил нь хасыг тасалж болсон байсан. Тэгэнгүү за тэгвэл цоож чи очиод баг огштой очиод яриа гоч. Тэгсэн цоож очиод хэлсэн байхгүй. Манай нөгөө сүрийн багийн нэг холбогч тийм хүүхд байгаа та багтаа авчаач гэсэн чи баг өгш. Аавна гэж бол хэлж чадахгүй. Зүгээр нааш нь явуулчих. Би хараа гэд тэгсэн байхгүй. Тэгээд нөгөөд чинь нөгөө бэлтгэл нь угаасаа л тэр үед чинь бэлтгэл нэг 8 юм уу 7 молгоос л ордог байсан шүү дээ. Тэгээд бэлтгэл нь 2 цаг орно тийм үү. Тараад над руу залгах гэсээр 10 цаг болчихж байгаа байхгүй. 10 өнгөрөөл уц дуурч чинь аваад ярьсан чинь нөгөө 3 чинь л одоо бодвол цоож ил ярьсан баг. Цоож ярьж нөө маань пак хөштэй ярьчлаа. Чамаа харъя гэнэ чи суудал цугаа түрээд маргааш орой бэлтгэлтэй. Чи өнөөдөр суудал цуг гэсэн. Суудал цаг харсан чи суудал 10:30 төдлөн. Би 10 цагт цоожид уцарч байгаа байхгүй. Тэгвэл маань амжих юм болов уу гэж тэгсэн. Тэгэл ер нь бол тэр үг бол зүгээр цаг нөхцөөсөн л үгээс би яаж чийсэн амжих гэсэн. Тэр үгээс уус тэрийг л хүлээгээ байжсэн юм чинь тэнцээ чи.
Амчихгүйсэн ч амчихгүйсэн. Тэгээд баг нөгөө шилжилт хийгээд пүг гэж богоон дотор сууж байгаа юм шиг тэрчээс. Амьдрал Нэг мэдсэн чинь богоон дотор гарсан. Тэгэл энэ шүнж нойрхгүй ч маргааш лигийн баг дээр очиж бэлтгэлийн те. Тэгээд маргааш нь баг дээр яваал очсон чинь бүр нөхцөл байдал бүр аюу гой цаанаас таарсан заяа. Би тэнцээ өөрийнхөө таавар бэлтгэлээгээд идэг шандад би чи бүр ядарсан ч гэсэн намаа гүү өхөн байхгүй чинь би өөрөө л за нэмжгүй гэвэл гүүн те. Тэгээ шийдэлт мэдлэлтэй чи өөртөө тааруулаад тохируулаа хийчихэж байгаа шүү те. Тэгэнгүүт чи энэ ч ирсэн чинь нөгөө нэг халиугийн идэв чинь пак бокс бүр сэнсрүүлээ хийсэн байгаа юм чинь бүр аим бэлтгэл хийлгээд янз бүр болгоод бүр үүлийн үе хайцсан. Тэгээ ирээд бэлтгэл хийгээд эхний өдөр бол би чинь гайгүй байгаа юм чинь арай ясна бэртэй байгаа юм чинь нөгөө эдэг бол ядраагүй те. Тэгээ яжсэн чинь пак бокс ингээд тийм ер нь их байсан бахал та. гүйлт мүлтний бэлтгэл нэтэр хийлгэж жагаад нөгөө нэг эсрэг нэг явуулдаг байхгүй нөгөө довтлогоо мотлоо хийлгэж байхгүй. Тэсэн тэрэн дээр чинь нөгөө хөл гар нь хөндөөр болцсон янз бүр болцсон хүмүүс дээр чинь би жинхэнэ дураараа авчиж байгаа юм чи хаагуур нь бол хаагуур нь авчиж шигээ. Тэгээд дэсэн чинь пак огч шүтсэн. За яста жинхэнэ манай огт хэрэгтэй хүн байсан байна. Холбогчлол хэрэгтэй байсан юм. Яг л чамааг хүлээж байсан. Бараг нөгөө нэг яваа. Тэгээ өнгөнд орсон шүү дээ. Дээрээ явуулсан байна тэгээ өнгөнд ордог чинь тэр байхгүй. Тэгээ тэр чинь уг нь сайндаач биш. Нөгөө хэд чинь бүр хөл гар нь хөдөлж байгаа болсон сонирн болсон. Тэгэл ер нь үндсэндээ бол цоожоо баалаа очих гурвал хоорондоо янз бүрийн хор найруулж байгаа л тэгэл намайг ер нь халил. Хараа тэгээ софмор жил мэл байснараа цоожоо яриа л тий. Тэгээ яг пак огштой өмнө 1 жил харьцаад Тэгээд үзсэн. тэгээд 2 жил төрүүлээд нөгөө лигийн баг руу орцсон байсан. Тэгээд баалаа малч дөнгөж багт нь орж байгаа хүн юугээл тэгэл бараг өөрөө яа гэж юу шинэ хүүхд оруулах гэж ярих үедээ тэр чинь тийм зү. Тэгс нэг орсон бэдийн. Тэгэл тэр чинь сонин шүү дээ. Одоо хэдэн жил болсон бэлээ? Пак огш тэр үү? Ер нь бараг дуустал нэвсэн. Тэр нь хэдэн жил вэ? 3. За нэг 4 жил бол явсан баг. Чи би энэ бэлтгэл л одоо дотроо яаж 4 жил гүйсэн байна вэ гэж бодлоо. Гэтэ яг тэгж угаасаа нүд хальтрам тэгж амар бэлтгэл хийдэг байсан шүү. Бүр. За одоо л тарах байлгүүдээ гэхээр нэг 2 цаг бэлтгэлийг тарах штэ тий. За одоо энэ тарах төгч байгаа даа гэж бодсноос хойш дахиад 2 цаг яг тэр темперийг бэлтгэл хийцэн байдаг. Тэг хүн болвол үхтгүүл юм бэл. Ер нь бол те одоо ингээ за би дахиад үүчгээр үхчих гээд байна гэж ярьдаг штэ би биэндээ. Зэлээ бол хизээч үхтгүн. бас пак огш бэлтгэд орж ирсэн. Орж ирсэн шүү дээ. Нэг хойшоо яваа штэ нэг. Тийм. Яа бас чанга шүү те. Тий ч болно сүнгэн мөнгөний бэлтгэл хийж ийсэн тэгэхээр Амар. Маргаас ч одоо болдоо бүүдээ дайнд яахын бөөлждөг мөн үү? Тийм шүү дээ. харин тэр чинь яг нэг тиймээр ингээд би ч яа гэвэл хараагүй тэр нэг тэр үуч одоо дайнд явах бол одоо ингээд атетик чанар бүхэмээрээ угаасаа хүн болгоны л одоо год нь байсан чинь дайнд явах бэлтгэлд нь ороод бөөлцсөн гэлээ гэл Тэр чи оронгууд шууд тэгээд шууд нөгөө нэг хурдаар ингээд заал тойруулаад гүйлгч нь хим идгүүдээ өмнө хоол молонд идчихэл манайс ч амар орж байгаа шүү дээ. Бэлтгэлд ороод. Шишээ дуудагцсан бас. Тэр яваад авсан чи юу би ялалт чи бас ингээд нэг 100 эхлэнээс дээ. Тэнгуж хүмүүс болон зүгээр л бөөцсөн хүмүүс. Яа. Тэр чинь бас нэг юунд ч зөөр бэлтгэлийг нүг мэдгүй огцсон цул шууд ороод яачих. Одоо яг ер нь хоолундаа тааруулахгүй бол уус хэцүү. Хоолоод яаж тааруулах вэ? Баг идэх үү? Ер нь нэлээд цагийн өмнө идэн эсвэл идэхгүй. Би ч одоо тэгээд оюутан багт чинь угаасаа бид нар ч мөнгө төгрөг муудаач байсан тий. Тэгээ нөгөө нэг хэдэн нэг 2 мянган төгрөг байдаг үлээ. За тэрүүгээрээ шийдвэр гаргадаг байсан шүү дээ. За ороомог маромог хуушур мушур авч идэх үү эсвэл нэг энержи дринк авч уугаад орох уу тий. Тэгэл энержи дринкийн сонгоол ордог гэсэн шүү дээ. Тэр одоо эрүүл мэнд энэ ходоод модоод нь бас ер нь айгуу сэргүүр нөлөөсөн. Өглөө ходоод нь шууд энержи дринк ярьж байгаа. Өөд нь ингээд босруулахдахгүй л байна гэсэн үг шүү дээ ерхийдөө. Яг тэр одоо хүмүүс ингээд пак шиг саксамбыг хурдан болгосон Монголын хэсэг өөрсөн гэж яг тамирчны үед чи яг 4 жил байхдаа хамгийн сайн сурсан зүйл нь пак шээс. Ер нь за анх бол бүр дэлгэрэнгүй яриа тий. Арай дэлгэрэнгүй яриад нөө айгуу зүгээр. Анх бол пак огш яг за та эдийг ингээд багтаа авлаа. Одоо албан ёсоор тий. Ингээд нэг баг боллоо. За хувц унар инээ тэр тэгж ярьж байгаа. За тэгээд над дээр байснаар та нар ийм сурнаа гэж байгаа байхгүй. За тэгээ холбогчийг яаж хамгаалах вэ? Шиддэг үнийг яаж хамгаалах вэ тий? Тэгээ төвийн тоглогчийг яаж хамгаалах вэ гэх мэтлээ. Ингээ бүр тус за чи инээч.
Яг тэгж ингэж детальч заана гэсэн байхгүй. Ааха. Тэгээд бид нар ч юм бол би хувьдаа л амар хүлээлттэйсэн. За ингээ бүр одоо за холбогчийг бол ингэж хамгаална гэж заах юм байна. Амар гоё сурах нь. Шидэгчийг ингэж хамгаална гэж заах юм байна. Төвийн төлөвчийг ингэж хамгаална гэж заах юм байна. Ер нь. Тэгэл бүр амар тэгээ ботсон байсан. Тэгээд хэдэн жил явсан. Тэгээ нөгөөх чинь надад нөгөө нэг өгүүлэгдээд байгаа. Хүлээлттэй. Яач юу? Тэгзээ. Нөгөө холбогчийг хамгаална ингээд нэтрээгээд ингэдсэн чи яач юм гэж бодоод. Одоо зүгээр ингээд дараа нь бодоод үзэхэд ер нь бол яг за холбогчийг одоо хамгаалахыг заалаа шүү гэж хэлж заагүй л болохоос ш бүх юм л ер нь заагаад өгсөн. Одоо төвийн төлөвчийг яаж хамгаалах вэ те. Тэр одоо Монголд бол прессингийг л ер нь тий хүчин авахсан хүн гэж би бодоод байдаг байхгүй. Прессингийг одоо юу хийж байгаагаа ч мэдэхгүй хэдэн хүмүүс гаргаад прессинг хийлгүүлээл тэгэл багууд гарч чадахгүй энэ сонирн болдог байсан шүү дээ. Одоо бичлэг дээрийн бичлэг байсан чинь тэр багшийн заасан шал өөр мөөрөөр хийгээгүй гэдэг энэ төр байхгүй. Бид нар чинь тэр бичлэгэн дээр тэр нэг хэний Хуйгагийн ховын архивнээс шүү дээ. Тэр мөрөн дээрээс харахаар чинь энэ. Тэгэл яг тийм айхтар одоо өөрснийгөө бодож байгаа шиг тийм гялалцсан ийм итгэвтэй мэдвтэй хөдөлгөөн тэр бичлэгэн дээр харагдахгүй л. Одоо бид нар чи өөрснөө бол тухайн үед хүн харагдахгүй л шүп-шүплгээд бүлээсэн билээ. Тэгсэн чи тийм юм бол харагдахгүй. Тэгэхээр чин тийм хүмүүсээр тэгэл ингээд хайрцагж өрж зогсоож байгаа л те. За тэгээд ийшээ өгвөл энд даабалтна, ийшээ өгвөл энд даабалтна, энэ араас боломжтой шахана гэл ингээд нүх шахаж байгаа юм шиг. Тэрийг нэг жоохон ойлголт өгсөн. Тэгэхээр тэрүүгээрээ ингэж хэдэл ер нь багууд сонирн болол. Ер нь зүгээр амар хурдтай болгосон гэдэг бол яг үнэтэй. Маргаангүй. Бидний чинь хурдтай болгосон гэж яриад байгаа. Бидний чинь орж ирэх чинь ер нь элгүй яах вэ? Тэгж биднийг орж ирэх чинь ер нь ах нар л тоглолцдог гэсэн мэт. Ер нь одоо лигч гэлтгүй. Ямар ч багт ер нь жоохон эренбэрээ тоглолцдог. За би гарна. За надтай хамт чи гар гэл ингээ аваа гарчдаг. Тэгэл нэг жоохон тааваараа тоглож байгаа л за ядрахаараа би сууйгаа суучдаг. Тэсэн чинь Пакогч чинь яг тийм хүмүүсийг бол яг л нөгөө нэг. Яг ер нь бол бас яг тэр үед юу хийсэн шүү дээ. Ер нь бол ах нараа туршлагатай дээр нөгөө ууж тоглолцдог байсан шүү. Тэгээд ойрхон явж байгаа төгсгөлд нь ингээл өтөөлө туршлагаараа ингээд явчихдаг. Тэгээд шүтээс чинь нөгөө удаан пасл гэж. Шүтээс чинь тэр нөгөө нэг 8-1 мэг гэж орж ирдэг чинь бас ер нь бол адилхан яг бэлтгэлтэй орж ирээ шажигнал явцсан юм шүү тий. Тэр үед тэгээд тоглолтоорооч бас бэлтгэл хийж явчихдаг. Лиг урт үргэлжилдэг. Тэгээд одоогийн шиг цалин мөнгө хангамжин ч гэсэн тийм сайн биш байсан. Бах тий. Цоглог залуусын сонголт Романо амьдралыг олон эрч хүчтэй болгоно. Олон жил олон лиг тоглосон баг. Хамгийн дурсамжтай таарийн тусдаа бас нэг юм авсан цом амжилтаараа ингээ нэг бахархдаг нэг юм тийм дурсамж үлдээсэн тийм тэмцээн. Одоо нэрээ тоглоом лавын асуухаар хэдэн жил тоглож байгаа ч одоо бүр ингээд лигийн нэг ахмад тоглож гэдэг шиг 2006 онд орсон гэвэл за ингээл асахгүй тавьчих байгаа шүү дээ. Манай лиг Чи 16 онд орсон уу? Биш 5 онд л та. Тэгээ яагаад оюутны лигт орсон юм? 5 онд чинь лиг болоод 6 онд нь тэр лиг тоглох уу, оюутны лиг тоглох уу гэдэг сонголт чинь гарчсан байхгүй юу? Тэгээ тэр жил лиг жил онцсон. 5 онд чинь миний хамгийн анхны лигийн багч Sky Hawks гэж баг байлаа шүү дээ. Sky компани Sky Hawks гэж. Тэгээ нэг юм шар ирээд тоглож моглоод тэр чинь өмнөх жил нь мөнгө авцсан байсан ах нар. Тэрний дараагийнх нь. Тэрний дараа жил нь бид нар ч бас Эрдэнэбаг ЦСКА хатартай цуг орсон шүү дээ. Яг одоо нөгөө болдоо бид нар чи яг нэг тэдний яг артал сэлгээ болж орж байгаа байхгүй юу? Тэгээ тэр тэмцээн чинь биднэрт бол бас яг нөгөө Амбокийн нөгөө залуучдын урсан аргал явдаг шиг юм болчихж байгаа байхгүй юу? Яг нэгдүгээр курсын оюутнууд орж ирэл цаанаас нөгөө авч өгөөл тэгэл нөгөө лигийн нөгөө нэг үзчихсэн нөгөө шарваах ог яах мах гэл нөгөө тий төвшаах пүүж яах мах гэл нөгөөдөлтөөр гар зөрүүлээ үзсэн тий. Тэгэл дараа жилээс нь тэгээд сонголтоо игээл нөгөө оюутны лигтэй үлдсэн тэгэл бүхтэнд төрүүлээ. Тэр ч одоо ингээд багтаал 13 за цэдэж тоглолтноос нэг явчихад ирсэн мэт. Тэгэхээр 10 хэдэн жил ингээд хойчсоос ингээд зүгээр тоолох юм бол 14 5 жил болцсон байхгүй. Тэгэхээр ч одоо NBA-ийн одоо нөгөө нэг ахмад тоглогч гэдэгтэй ялцуулах тиймэрхүү болчих واخ тий. Тэгээ ер нь яг тэгээд нөгөө нэг одоо олон лигээс олон лиг байна. Тэр түндээс одоо гоё дурсамж ихтэй байдаг юм ч одоо. Бүгд л одоо тэмцээн бүгд л гоё л доо. Бүгд тэмцээн л одоо тэгэл дурсгал болж одоо ер нь хамгийн ахмад руугаа орцсон явж байгаа үед бол тэгэл бүгд тэмцээн эргээ бодохоор ч айгүй гоё л байгаа байхгүй юу. Зарим дээр нэг хожигдсон нь бол
тэгсэн бол тэгчих байсан Тэгсэн шүү бол дээ. яг одоо яг тэгж л одоо. Тэр нэг Тэгсэн жил бол нэг ингээд- тэр нэг шүүл тэр нэг үлээлт юм байд тэгээд Одоо ер нь гэхдээ Тэр нэг жил пас өгсөн бол гээл те. Юу л тэр. заах тэгээд одоо өөрсдөө толгойч аягүй орж яриад ирж байлээ. Миний хувьд болохоор нөгөө юу л орж ирж байна л да. Яг хуу цэвлэг хийлдгээр олон л тоглолтоо. Тийм, бүгд л гоё цанхлаа Бүгд л гоё шүү дээ угаасаа Тийм. тэгэл. Зүгээр яг хилэнгүүд зурс гэж орж ирсэн нь болохоор нөгөө юу сагсан бөмбөгийн их наадам гэж зохиол. тий. Тий. Сагсан бөмбөгийн их наадам нэр нь мөн үү? Тийм Зүг үү үү, тий. Мангар олон насаар болдог. тий. 13 онд л үү. Тэр тэмцээнд чинь 2 оны 10 нөгөө Рикс Эрдэнэтрийн Рикс гэдэг багаараа ороод төрүүлсэн шүү дээ. тий. Тэр тэмцээн ер нь бол Аврагын төлөө танан зурс гэж орж орж ирж тий. яа тэгэхээр сарын өмнө нөгөө холбоотын цомоор бас юу Рикс танаа хоёр аврагын төлөө таарад танаа очсон байхгүй. Аха. Тэгээ нөгөө Тэгээд тэр дараа- дийлиг дээр нь бас дараа нэг сард дөрөв дээр нь нь тоглолцсон байлаа. Та байхгүй ч гэсэн бас Тий. Нэр Дийлэг танаа орч. Тий. тэгээ ер нь нэг чинь 2-3 хожигдсон байж байгаад яг нэг юм 4-1-ийн тоглолтын дээр хожигдсон байж байгаа тий. Тий. Тэр X чинь юм дээр тэр их наадам дээр төрүүлсэн. Нэр тий. таныг одоо ганц яг таныг бас босон ахт нэг хожигдсон. Рикс гэсэн нэг санал орсон чи яг хөө цэвлэг бол одоо ингээс яг нутгийн харангаа багсаахан тоглоо гэж шүү. Амбук одоо суперлигийн анхны жилүүдэд Эрдэнэтрийн Рикс гэж шиг тулга эзэнтэй ингээ баг бүрдүүлсэн. Яг тэгээд энэ цоожоо өрнөө ингээд энэ дорногоовын тэгээ багш нь инкватор гэдэг ингээд ийм баг тоглох ямар байсан. ер нь бол гоё. Одоо тэр би яагаад тэр нөгөө сагсан бөмбөгийн их наадамд төрүүлсэн тэмцээнээ хилээд байна гэхээр яг нөгөө нэг багаасаа бүхнийг одоо яг юу гэдэг А Б-гээс нь хамт сурсан тийм найзуудтайгаа ингээд тоглоод тэгээд хожиж мэж ялтын амтыг мэдрэх чинь бас арай өөр юм байна л да. Тийм учраас тэр ер нь бол үлдсэн баг гэж би зүгээр сая бодож суулаа. Яг Тэрнээс тасгал орж ирж байгаа тийм даа. тасгал тэгж Цэвлээд ямар. За над одоо сайхан дурсамжтай гэвэл ерөнхийдөө тэгээд бүгд л сайхан л байсан. Тэгээд бүр оюутан ахуй цагт хамгийн гоё дурсамжтай гэх юм бол тэр залуучдын улсын аварга 2006 онд нөгөө Тис Мөс 2 нэг өмнөх өдөр нэг 8 үе тоглодог. 3 4 цаг сунгаад нэг маргааш ороод ирсэн чинь Мөс хөрлийн төлөө тоглож байгааг нь гайхдаг. Тэр чинь ямар нөгөө Facebook энэ төр байх юм биш ямар ч мэдээлэл байхгүй. За Мөс хожсон доо гэж ороод ирсэн чинь маргааш нь эцэгтэй хөрлийн төлөө тоглож байгаа. А тэр чинь ордон дээр болсон юм шүү. Тий. Тэгээ тэрэн дээр нэг төрүүлээ шилдэг толж үлдсэн бол яг оюутан байхад бол айгүй гоё санагдчихсэн. Тийм. Тэр чинь нөгөө нэг би болохоор гитэмсээс ороод баалаа тийсээс орж исэн байхгүй. Тэгээ би мултарч гитэмс мултарцсан. Тэгээ баалаа чинь цоожоо тоглоогүй бачиг Мөсөөс тоглоо. Цоожоо ч юм болохоор лигийнхтэй тоглоо. Тэр Мойс ч бас нөгөө залуу баг нэг бүрдэж ирсэн та. Манай их яг орж ирээд нөгөө. Тэгээ бачиг баалаа хоёр хоорондоо тоглож байгаа болохоор би очиж сууж үзэж байгаа байхгүй. Тэр чинь бүр ажил болгож очиж сууж үзэж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэр чинь бүр яг 8 үе тэр бүр амар тоглолт болсон. Тэгээд Мөс хожигдсон. жинхнээс Мөс хожигдсан. Тэгээ маргааш нь Энэний илдгээр жинхнээсээ нөгөө Мөс юу хоёр чинь ихцэг хоёр. Танах бол алидэ Эцэг үл авчихсан. Маагч юм бол зөрдөг хожичоод маргааш аврагын төлөөгөөд яваад тусан за Мөс тийс зөрдөг тоглож байгаад нугасаа агуулгаараа Мөс нь тэгэхэд илүү байсан байхгүй юу. Тэгээ Мөс хожсон маргааш Мөстэй аврагын төлөө үзэх юм байна энэ төргээд за Мөстэй ер нь ингэж тоглох юм моглож гэдэг юм уу юмаа ярьцгаачаад явчаад ирсэн чи өглөө нь ороод ирсэн чи хөрлийн төлөө Мөс. Тэгээ чи санаж гинөө. Уншуулж ирсэн Мөс. Бараг та эдэг орж ирэхэд л уншуулж ирсэн баг. Нэг игүүцсэн тий. Ихцэг дээр бүр зааж хайцсан л юм. би тэгээд бас Гана манай л ирцэг Мөс чинь гүйл байсан баха. Гана байсан. Тэгээд би бас тэр чинь бас ажилтаа юм шиг л ирж үздэг байлаа шүү дээ. Мултарчаад. Тэгээд ороод ирсэн чинь бас хол хожигдчихсэн. Тэгээд за энэ хайчиж байгаа юм байна гэсэн чинь тэр хэд чинь барай хойцсон санагдаад байна. Яг явуулсан надад бол нэг хожиж байгаа ажлуу нэг яв нэг жоо игүүцсэн. Яг эцэг бол ямар тооцоонд байхгүй гэж шүү дээ. Тий. Эцэг чинь зайл нөгөө 50-аа чинь зайл мөнгөний 4-т орсоор гол төгссөн шүү дээ хөөх явд. Манай одоо инхтэй байж. Тэгээ ганцаараа зүтгэсээр хэлээд. За тэр болсон анхны шилдэг. За нэг тийм сайхан яриа. За одоо Тэр тэр оюутны лиг гэхдээ тийм болдог шүү дээ. Угаасаа нөгөө лиг мэгэл холт чинь тэгээд шүтээс худалдаа Мойс 3 л зүгээр байраа солихол тэмцээн. Тэгээ хин одоо Тэгээд тэр дөрөвдөр яаж тоглох вэ? Тэгээд голоор нэг хангаах санхүү хоёр нэг орж ирэл. нөгөө юу яагаад лиг оюутны лигээ сонгодог жилийн дараа жилээсээ буцаад хамаагүй болсон шүү дээ. Яг яг болдог нэг тэр шалтгаан багхгүй юу? Нөгөө 3 баг нь айгүй нөгөө багуудаасаа бүр ингээд тасарцсан 3. Гэтэ нэг болоод ч нэг өөрчлөгдсөн байхгүй л та. Тэр гурийн байр ерөөсөө
Оюутны лиг дээр бол өөрчлөлтөг байхгүй. Оюутны лиг дээр юу тэр буцаад тавигдахад Мөстис хоёрын биш шүтээс судалтай хоёрын алт мөнгөнийх нь байр солигдсон нөхөөс Мөс бол дандаа хүрэл авсан. Ангаах ихцэг хоёр дөрөвт ордгоор. Санхүү бас нэг ороод ихцэг ороод тэдний байр хоорондоо тэр дөрөвдүгээр байрны багуудын юу солигдож байгаа. Тэгээд аврагын юунд солигдож 7 он сакс тоглодог байсан. Одоо юундаа ч байдаг юм байсан та. Одоо ч гэсэн тэгэл хүүхд сакс сайн тоглож байгаа нь тэгэл гагуудын цугуулд орж лах. Тэр нь зүгээр маасан жоохон сунцсан л хат тий. Одоо тоглож байгаа хүүхдүүд. Тийм шиг үлдэж шүү дээ. Одоо оюутны лиг мийг жаргаар. Бүх нөгөө нэг за яг нөгөө хуучнаар ингээ ботхоор чинь шаал өөр юм сургуулиуч ингээ сайн сайн. Одоо ч тэр Ситигээ сургууль нэлээ олон төрүүлсэн. Мон Алтус бас нэг мөнгө зүг аваад идэг. Одоо ингээ ботхоор чинь за Сити бол тэр бүр мэдхгүй. Мон Алтус ингээл үлгэн салханы лигт оюутны лигт орохгүй юм тиймэрхүү багт иддэг гэсэн шүү дээ. За ингээд ер нь бол ингээ сагч янз бүрийн хочмочтой байдаг шүү дээ. Ер нь ингээл тий одоо хочмочоор дууцсан. Тэгээд Цэвлэ Василий Вася. Цэвлэ гончгоо өөр ямар нэр вэ? өөр байхгүй. Тэгээд Вася ямар шиг юм уу? Васка гэдэг чи одоо Вася гэдэг чи манай болдол өгсөн. Шармар болохоор нөө. Тий нөгөө Василий Зайц болсон. Тий нөгөө мэрэгэн бууч зууч гээл нөгөө тэр мэрэгтэй холбоод биш нөгөө удалдаанд нөгөө гураа шиддэг учраас тэгэл болдоо нааг явуулаад Вася маасаа. Тэгсээр байгаа л нөгөө Васка Яа тэгэл бас гой хоч байна. Таня нааша гэл. Ирлааш гэж яг шиг байна. Ер нь зүйл нөгөө хоош явсан очнод орсон. Нөгөө ирлаашны зүйлдээ РК болсон ч яаж шиг төвчлөө. Наадхан дээр чи нэг юм хэлгээд яг бид хоёр нэг баг болсон байлуу болоогүй л санахгүй юм заяа. Ямар ч байсан нөгөө ордны юу гаргаж ирэхэд ороод нөгөө мандатаар сууддаг шүү дээ тийм. Ороо мандатаар үзүүлээд суудлаа шүү дээ. Тэгээд тэнцээ сууж хахад нөгөө чи юу н хаалгаар нь ингээд шахаад бие нэг дуудаж модчдаг байсан шүү дээ. Тэг яг тэгж байгаа юм шиг нэг хүн ингээд шагааж яснаа л шармуур шартайдаа л гэдэг байхгүй. Тэгээ миний уур гэдэг. Энэ одоо хин тэгээд уур гэдэг. Тэгэл ингээд уур гэдэг. Өөр зэрэг тасгаад алцсан. Дахиад шармуур шартайдаа гэдэг. Ямар нь ингээд намайг хөдөдөд байна гэдэг. Тэгээ нэг уур л ингээд харсан. Тэгсэн чинь нөгөө мань гомбог санаж гинэ. Яа гүзэн танаа. Одгүй. Яа одгүй. Зэрэг шигсэн нэртэй гомбог. Тэгсэн чинь одгүй хэнийг цэвлэг өдөд байхгүй. Шормор шартаадаа байна. Наал дуудаад байгаа юм. Тэгсэн би наан суудсан уур. Энэ муу одоо яа нэг уурсан. Чи одоо ахтусын нэг нь илгэрч доорлоо юм да. За тэгээд цэвлээ бол өөр их нэр гончоо гэдэг нь ямар ч таа. Гончгоо ч яг хөө нэг багын л хоч. Хаач гэдэг. Яг учир байхгүй. Амаа гончоо мэдгүй. Гончгоог нь яг мэдж байна ерөнхийдөө. Тэр ингэсэн юм а те. Тийм үстэй те. Үнэн дээр үстэй те. Уг нь манай хүн чинь юугаар тэр бол тэр нэг оршил тавьчих. Тэр чинь нөгөө нэг он оны тэмцээн гэдэг нэг манай оргил ахын нэрвч тэмцээн гэдэг болоо. Тэгээ яг оноор тоглоод гисэн чинь бас нэг он зөрөөд 15 6 жилийн өмнө эдний хүмүүс гарч 15 6 жилийн өмнөх нөх хэрэг коучдгоо гэж харж ирээд. Энэ хөөцөг хугацаа сая буцаад энэ бүр. Тэгээд манай хүн ч яхтай уг нь бол нэг дээдлэх штэ тий. Тэгээд бид нар бол мэдэхгүй штэ бие биенийг ямар чамааг шалгахыг шалгадаг ч байсан биш өсөрт байхад. Тэгээ нөгөө бид эдтэй хамт өсвөр тоглоо явж исэн юм чинь 16-ийн өсвөрөөс мултарчаад тэмцээн боллоо мэдээ явдсан шүү дээ. Тэгээ мэдээ зургатаар мэдээ явж исэн чи гүүжин. Дүүнэртэй. Манай ах гүүжин. Энэ ахын дүү гэж. Яасан гинэ. За чи 17-т олцсон. Би 17-т олцсон. 16-аас болчихж чадахгүй. Тэгээ цагийн үрдийн нэг 15 минутын мэдэн дээр. Цагийн үрдийн дараа явдаг мэдэн дээр үү? Тий, мэдэн дээр манай 18-т ах маань гүүжин. Иргэний 2 жил болцсон гэж. Тий, иргэний үлгэр бүр хуучирсан нэлээд хуучирсан ах маань арай. Иргэний үлгэр хүүхдүүд дунд захин өмнөхийн өмнөх нөгөө нэг улаан пассворд авсан. Тэгээ мэдэн дээр гүйч юм уу? Тэгээ тухайн үедээ бол тэр чи яг ясан дээр тухайн үед бол ойлгоогүй шүү дээ. За энэ нөгөө өөр тэмцээний мэдээгээ дүрсгэж мэдээгээ дүрсжүүлэл ингэцэл юм бах гэ хайцсан байсан чинь төрүүлчлээ. Дахиад мэдэн гарлаа гэсэн чинь төрүүллээгээ дахиад гард юм да. Манай ах л гараад байна. 88 оноос 16 оноос. Тэгээд чи
Дараа оны тэмцээнээр бүр сайхан дэлгэрэнгүй болсон Ер тийм. нь их олон хүн гарч ирсэн шүү. Тэгээ ер нь хэрэг уучирдгүү гэж. Ер нь нас масаа дараад ер нь дэми юм байгаа. Одоо яг дүүнер мөнөр тань. Тэр нэр нь гончгүй юм уу тий? Тэгээ яг тэр нөгөө нэг пассвортгүй нэр нь л одоо гонжгоо л байхгүй та тий. 16-тай нэр нь. Тэгээ Хиний гончгүй лээ. Хас созрын гончиг юм. Аавра. Чийлэг байх тэр чи. Тэгээ бүх юм намайг шалгасан шүү дээ. За. Тухайн үед хин мэдхгүй одоо нэг нь шалгасан л баг. Тэгээ яг нөгөө шалгангууч тэр чинь нөгөө хувийн хэрэг нь төрсний гэрчлэгээ хувийн хэрэг л байгаа шүү 16-тай өгч пассворт таавга. Пассворт таав. Нууцсан. Тэгсэн чинь мангар азтай. Надаас бусдын шалгасан бол шууд баригдахаар. Бүгднийхэн зургийг хуулаад дахиад зураг ягаад хамгаалахаар чинь тэр чинь доор нь давхар тамхтай байгаа шүү дээ. Ганцхан минийх цаанаас одоо яаж бурхны зураг байсан. Яг бүр ямар ч зураггүй хувийн хэрэг надад олж таарад зургийг хуулаа үзсэн чи яг чистний юм чи. чистний гонжгоо. Чистний гонжгоо. Сайн шүү өөрийгөө амар авч гарлаа. Би ганцаараа настараагүй багаараа. Үсчээ баг наадаа чирчлээ. Ганц нэг л гэсэн. Тэгээ ганц нэг гэж хэлээгүй те. Гэтэ яахтай одоо тамирчны ял тамтгаа болтойгоо дархангаа одоо. Тэгээд намайг бол манайхс ганцаараа тэгсэн байхгүй. Тэгээд дархан мархан ялгаа авахгүй шүү дээ. Ер нь бол Хүн амт чирээ яах вэ? өөрөөрөө л дуусчихгүй. Тэгээд яач. Тэгээ энийг зүгээр ярьдаг нэ одоо бол нөгөө нэг 9-өөс 19 хүртлээ ингээд нөгөө бүх насны ангилаар явчихж байгаа. Тэгээ дээрээс нь захин махин юм төгссөн болохоор одоо бол нас дарах марах юм байна. Шанс Болцсонгүй шанс. Багтаа ингэж барьдаг. Гэтэ зүгээр хэлж Зүгээр яриа дэмиэс юм шүү. Нөгөө ингээд байхгүй. Би зүгээр мессеж өгөх нэг хаа хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Тийм битгийгээрээ одоо ингээд хэрэг хөөж байна. 15 жилийн дараа ингээд одоо тоглоом. Тэгээ минийс нэг 16-гийн улсын аргад төрүүлсэн юм байна тий. Тийм. Бас улсын аргын алт авсан. MVP авсан нөгөө шилдэг авсан нөгөө. Гэхдээ тэр чинь MVP энтер гэж байгаагүй зүгээр нөгөө Орос явах юм монд нөгөө шигшээд дуудаг ч юм уу Тэгээ дагдчихсан. дуудсан юм. Явдггүй тэмцээнүүд. Тэгээ явсан. Өө тэр тэмцээнд тэгээ ханаас явсан баг шүү. Ахын тэмцээнд явчихсан та нар. За. Яг одоо бол ингэж бариад юм. Одоо бол олон юм болсон. Шууд багшийнх нь одоо чинь за чи тэдгээр сургуулийн тэр сургуулийн багшийн цахим юугаар нь бас ингэж хайгаад багшийн захин кодоор нь тэгмүү тэр хүүхд яг тэдгээр сургуулийн тэдний юм код иргэж бүх юмтай. Одоо л барих арга бас их байна. Бид нар ч нэг улсын арга хийдэг учраас. Тэгтээ өөр мэрс бас тэгээд дарнаа. за яг одоо цэвлэгэж байгаа хавритаа одоо тэр онлайн тэмцээнээр тэгтээ зөндөө илэрсэн те. Тэр амар илэрсэн. Манайх ч гэсэн тэр энэгээ ярьжсэн чи тэр нь дандаа л дээш явсан шүү дээ. Доош явсан байх. Тийм юм хэрэглээгүй баг гэж өөр нь байхгүй бах ш. Манай өглөө. Өстө бардам их. Мэддэг. Дарн гойлээ. Одоо хүртэл илрээгүй л. Манай ирээд Насанд байгаад ах чи өөнөг авч уддаг байсан юм. гэл бод. Тийм Тийм үү? тэгэл бод. Гэтэ өөнө чинь авч явдггүй ч гэжтэй. Өөнө чинь хот руу шилжчихсэн байсан байна. Ингээ өгш жоох авч явахгүйсэн юм шүү. Ингээ өгш өөнө хооронд асуудал байсан шүү дээ. Бол нөгөө явъя дараа нь яг тэгжээс ах өөнө. Би бол ингээд яг шандаас нөгөө өттэй доод үеийнхэнтэйгээ ганц тоглолчий гэдгийгсэн тэгээд ингээ агш угаасаа амар санд авч явдгүй. Өөрөө ч ихтэй хот руу 2 дугаар сургууль руу 23-аас тоглоод төсөн лөө чи. 23-аас тоглосон, 2 дугаар сургуулиас тоглосон. Өнөө тэгээ явчих юм тий. Тэгээд тэр 16 улсад хий өнөг өтсөн гэнэ төөжгөө мөжүү. Төөжгөөтэй 23 мөр өтсөн. Төөжгөө 23 тэгээд дархан Тийм байсан. дархан чи ууга хин ууга болдог гэж чинь хоршоо үгшгэл болсон. Ууга болдог гэж. Ууга хин хоёр Батнаран тэгээ энэ обоно яг дархны мөнгнөөс бусд нь бүгд яг тэр жилийн дархны шигшээн гэж бодчих. Тэгэхээр мөнгнөөч баг Мөнгнөө орж ирээгүй. Яг дарангаа дарах цаа. Мөнгнөө чи манай тоглоодсэн чинь үгүй байсан байлээ шүү. Харин мөнгнөө чинь Өөрөө гоё хэлж илээ шүү. Тэгээ өөрөө шулуухан хэлсэн. Тэгээ шулуухан хэллээгээ ямар хэрэг цайрах шүү дээ ямар. Тий. Огнэр регистр чэжэр пүк гэх. Бурхан зогоо могоо чинь бас яасан. Бурхан зогоо чинь тэр нэрийг чинь тэрнээс болж авч байгаа шүү дээ. Бурхан гэдэг нэрийг чинь. Мөнгнөө зогоо тэгээ Батнаран маар чинь бас шийдэлтэй л. Тэг чинь нөгөө цэвэрхнүүд нь ийшээ, бохрууд нь ийшээ гэж ялгарсан чинь нилээ хүмүүс бие бинийгээ татчангааж ялээ шүү бас. Ой, бас мэддэм бил. Маниусын мэдгүйгээс гадна бас байдсан билээ. Үу яа гэж яг өөрөө шавартаа унчихгүй тэр чинь хүмүүс татаадтай ингээ. яг нөгөө хэрэг доорсон хүмүүс чинь Ийгүү байдаг бах тий. Ийгүү ганцаараа байжснаас ер нь хантай. Сая яг анхаа багаа татсан шүү дээ. Их завлангоо нэг үедээ тий. Нэгтлээ. За 2008 онд их сургуулаа төгсөөд тэгээ нэг Европ явчихад ирсэн шүү дээ. Хэр эдэн жил яв. 4 жил гараад 4 жил шахаа. Судсан биш үү тий.
Тэнд бас цогцолоод байх шүү гэсэн. Нэг шар авсан. Голланд хаашаа. Голландын Роттердам хотын нэг 3 дугаар зэрэглэлийн гэх юм одоо тэр чин зэрэл дотроо бас нөгөө 1 2 гэдээ бас салаалсан одоо бүсч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө дээшээ өсдөг. Тэгээд яг нөгөө хот болгож дотроо нөгөө дүүргээрээ бүс бүсээрээ тийм нэг клубтэй. Монгол баг юм уу эсвэл зүгээр тентхийн баг юм. Тэгээд клубтэй тэр чин бас юу яана 180 евро ч хөлөө төлж нөгөө карт март авч за баталгаажуулж яадаг. Одоо нэг жилийнхээ эрхийг авдаг, гişүнжлийнхээ эрхийг авдаг. Тэргээр л ерөн санхүүж явдаг юм шиг л гэж одоо ойлгосон шүү дээ. Тийм л ах юм. Тэгээд тэр клубын дотроо бас 4 5 тим левелтэй. Тэгээд ямарсан тэрнийх нь нэгдүгээр левелд нь тоглож байгаад 2 жил ямарчсан. Тэр бүсийн тэмцээн төрлөө дараа жил нь дахиад нэг төрөлх болгондоо дэвштэй юм байлээ. Тэгээд нэг 2 дэвшиж ямарсны 2 төрүүлжсэн. Тэгээд энэ юм дунд чи хэдэн оноо дундалж чи. Хэр тоглосон байж асахаас илүү шууд. Division 3 2 төрүүлсэн гэж юу? Тий. Division дотроо Division 3 дотроо 2 дугаар Division тэгээд нэг лүг ороод бүр нэгэндээ төрүүлээд цаашаа явах юм бол бүр 2 луг онж монох ч юм уу өгсөөл явдаг юм байл л дээ. Ер нь ахтай төвшин аягуусаа ангилцсан. Тэгээд хүн болгонд тоглуулж байгаа л дэшээ болох. Хэдэн оноо дундалж чи. Дахиад асууч та. За тэр ч одоо эхний жилч яг нэг тэгж амар сүртэй нэг яагаагүй сүүл рүүгээ тэр чинь яг нөгөө бас нэг эрчимтэй бэлтгэл хийхээ болцсон байсан үе. Тэгээд дараагийн жил бол яг эрчимтэй бэлтгэлээгээд хоолундаа зохицуулаад тэр чинь 90 эдээс чинь 80 эд болж 10 эдэл турж мураад. За нэг дээр мэрээс нь хөнгөн шингээ явдаг болцсон те. Тэгэхэд бол гайгүй тоглосон тавсан юмс гараад 5 гараад. Тэгээд тэдний одоо 3 дугаар төвшний багууд гэхээр бас л хөөрхөн багууд л таах уу одоо. За 3 дугаар төвшнийх бүр муунч юу ах уу ер нь бас бүр нэг одоо тоглож байгаа жоохон болцсон тал руу хүмүүс юу ер нь жоохон сайн ч бас юу ах уу гэж. Тэгээ яг нэгдүгээр баг нь бол арай гайгүй. Тий. Чи тэгээ ажил ингэ тоглож байсан. Тий. За ирээд тэгээд ирсэн чинь нэг шууд ирсэн чинь за цэвлээгээ нэг сагч ирж байсан шүү дээ. Ирээд шууд бүүс тарсан шүү дээ. Баянзүрх бүүсгээд төрөөс тэрний дараагийн жилийн бүүс. Ардаас өмнө Баянзүрх бүүс байсан баг. тийш 13 оны бүүс гэхгүй юу? Тий. Баянзүрх Гори Джонсон мас жагаа мултарсан шүү дээ. Эвгүй мултарчаагүй. Яа, эвгүй мултарсан. Хас нөгөө юутай нэгдэж орж ирээд тоцсоор байгаа. Тэгээд нэг хожигтууд мас нэг хожигтууд автобайсан. Чи хаас явсаар байгаад бүгд нь хожоод плей-офф орцсохгүй. Тэгмээр эдгдэг шин чинь 5-аар гараа мултарсан тий. Эдгээр бөөнөрөө тэр тоглолтыг үзсэн. Бид нар яг тэр хамгийн сүүлийн тоглолтыг хожих байсан бол шууд орох байсан байхгүй. Өөртөө хожигдоо. Тэрэндээс яг нэг юм болсон би яг санаж байна. Нөгөө нэг хамгийн анх юу үзээд бичлэг удаашруулад тэгээд нэг вүүдчүүлийн жилэг хатчихдаг байхгүй. SPL юу хоёр. Тан хоёр ихгүй юу. Тэгээд танаа хожсон байсан байхгүй тэр дээр. Тэр чинь тэгээ хоёр давхарлаа бичлэг орж үзсэн чинь тэгээд тахлаж уушнаа ордсон шүүгчнэр орсон. Оо жумуу ингээл яа юу бол тэгээд туршлага авсан. Тэгээд түмэн явдаг нийтнээс нь дайрж агаад тэгээд буугаад явчихдаа мэдээлэл өгтөө нөгөө 0.9 секунд хасагдах хэрэгтэй байсан байна гэдгийг нэмээд тийм ээ. Тэгээд 2.1 болоо тэгээд яс тоо матгаа хийгээд хоччихдаг лөө тэ. Тэгээд нөгөө байрлан солилтоод ингэсэн чинь тэр тоглолт ингээд дуусчихсан шүү дээ. Аль нь ч нөлөөлөв ингээд дуусчихсан. Тэндээс юу болсон гэсэн чинь SPL ч дөрөв гарлуу та. Тэнгүүт нөгөө нэг Баянзүрх бүүс яг нэг хожигдлоор мултар доошоо ороод юунт чин яг тэр хоёр SPL хоёрын тоглолтын дээр яг тэр нөгөө бишээ гоно хатгаж хийдэг штэ танд. Хэн ч л явж нэг гэдгээс хатгаж хийсэн. Тэрийг тооцоог байхгүй. Тооцоог үл яалаа. Цаг нэмээд гаргасан чинь тэр нөгөө амжирсан байхгүй. Цагийн бууламж хэрэг танаа хоцсон бол манайх шууд 4-оор орох байсан байхгүй. Тэгээд SPL хожиж таарсан шүү дээ. Яг тэрэн дээр бол тэрүүгээрээ нөгөө плей-офф ямаа авангуудаа Баянзүрх бүүс. Хэрвээ яг тэр нөгөө бичлэгнүүд яг ингээ бүр яг нэгтэн гэсэн бол SPL шууд хожигдсон байсан. Тэр чинь нөгөө 0.9 секунд хасна гэдэг чинь нөгөө хурж амжихгүй байхгүй. Тэр чинь нэг аваад нэг ингэчлөө ямар ч байсан. Нэг тийм яг тийм бол бас яг тийм байхтай тэр нэмэлт болоо. Тэгээд тэр чинь туршлага болж байна. Тэгээд санаатаа гэхээс илүү тэр чинь нөгөө тэгээд ямар нэг алдаа гардаг. Тэр бол тийм алдаалыг гарсан. Нэг тийм бол. Би ч гэсэн яг тэр нөгөө бичлэг үзэж хажууд байж. Тэрийг нөгөө би ч сайн мэдгүй байсан чинь баяраа дээр ярьчихсан. Нэг буу алаатаа юм уу? Рикс. Тий нэгээр гарсан шүү дээ. Тий. Нэгээр гараад эргээд хас дөрөв гараад манайх чинь хас дөрөв. Тэгээ хас дөрөв гардаг чинь тийм өчтөх. Баянзүрх бүүсийн ярьж байгаа. Танан хас хоёр финалдаа танан. Тэр үед чинь тэгтээ тэр ингээл бүх тоглолт нь ингээл алцаантай үүсдэг. Тэгээ манайх бас яг тэр шийдвэрлэх үед яг цаг дуусч яхад оруул хожих гээд санчир яг нөгөө цаг 4 секунд ч байлоо. Аваад яг болонлоо яваал дээшлэгтээ бөмбөгөө зөхиулаад тэгээ цаг ямарсан дуусаал малтарч ирсэн.
Тэрийг оруулсан бол манайх ч бас нэг оноо илүү хагас онооч илүү дээр нь гарч дуусах гэсэн. Талаа тий. Тэр тоглолтыг бас санаж байна. Yellow Brothers нэгддэг тэр нэг ерөөсөө нэг тэр нэг жил нэгээр л хоёр гарчдаг. Нөгөө төв ургас дээр нэг Джонстой 12 багтай 11 багтай лигдэр танаагч нэг самраа хийчихв. Тэр ерөөс ч гоё самарсан шүү те. Гоёсон. Сая тэр бичлэг үзсэн чи бас дээр үе ингээд залуу Монгол саяхан санагдаад 14 тэр чинь юу одоо ингээд 6 жил өнгөрсөн юм шүү дээ. Тэгээд бодохоор чинь. 6 жилийн өмнөөс. Тэр чинь эхлээд хантас тэр байж байгаа дараа синтез ирс боллоо. Аль эхлээд синтез ирс байж байгаа. Эхний жил хантас. Тэгээ дараа синтез ирс. Дараа синтез. Тэгтээ хантаст нь илүү тоглолоо. Синтезын сайн тоглолоо. Синтез. Тэр хоёроор гардаг чинь синтез аахгүй. 11 багтай лиг дээр хоёр гарцсан байхгүй тэр чинь. Тийм үстэй. Тэгэл одоо ингээд юунуудыг харахаар тэр үед бол ингээд 99 бол одоо ингээд яг нөгөө юу гэмтэй. Араа тэр лигийн багуудад арай сул нэг тийм хоёроо гарнад чинь ингээд хүлээлтээс бүр амар дээгүүр аягүй сайн тоглосон лиг шүү дээ. Тэгээ одоо тамирчдыг харахаар аягүй сайн тамирчтай. Гэтэ бүгдээр нөгөө залуу байсан ингээд одоо ингээд тий анар манар хүртэл нэгээ сууц явлаа байхгүй. Одоо анар эдэр чинь бол бас ингээд тэр үед одоо ингээд байцсан шал ондоо болцсон тий. Ах магадгүй нөгөө лиг чи ингээд нэлээд нэг тархаа залуу хүмүүс гарч ирээд нөгөө ахмадууд нөгөө арай нэг явцнууд аягүй сайн гэдэг нэг тиймэрхүү мессеж байдаг шүү дээ. Тэр харахад одоо тэр 6 жилийн өмнөх лиг мийг харангуут бас гоё л шүү тий. Тэр тоглож байгаа яг тэр нөгөө багууд магууд тий. Сайхан миний нээз нэг зураг явуулсан байл. Тэр бичлэг гарснаас хойш тий. Тэр чинь мэлөө. Тэр үеийн зураг шүү дээ. Тэр чинь тэр 11 тэр чинь тэр яг хоёроо гардаг жил байхгүй. Хоёр гардаг лиг нөгөө тэрний өмнөх жил хөө. Хандасны ирүүс авах таахгүй тэр чинь. Гүү чи өмсгөлээ хараарай. Цэнхэр нөгөө халаалт явцтай байсан шүү. Та нар яг одоо дийлэн бүрийн үрдэж ирж штэ. Тэр үстэй. Хантаас тхөө. Бишээ тэр чинь синтозо гэж ирсэн. Гүү. Надаа итэг. Хантаас чинь хоёроо гардаг жил. Хантаас чи аккол бүкөл байсан шүү дээ. Аккол үрдээд байсан ба. Аккол дараа жил нь бүрүүртэй нэг далжгар нэг юм нэг далжгар сэсгэртэй нэг тэр акколыг авдаг дээр чинь энэ тэр чинь хантаас алтаа очир ярьсан уу та хэдэд нөгөө цэврээ огшоор сонгоолсон гэдэг. Тэрэн дээр чинь багшд 11 2 хүн билүү бэлдээ татсан гэж байгаа байхгүй юу? За. Тэгээд цэврээ огш чинь нэгээс ихсүүлээд ингээ 1 2 ингээ 3 дахь хүн дээр нь аккол таарсан чинь за цаашаа бичлэг үзэхгүй энийг авъя гэдэг. Тэгээ явцсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд Аги чинь өөрөө гайхсан гэдсэн Аги л ярьж ирсэн. Өөрөө гайхсан гэдэг үжтөө цаана дахиад 8 9 хүн байгаад тах чинь энэ төр дунд нь сайн хүн байж болно шүү дээ. Тэгээд явц тухайн үедээ би тэгээ гайхаад ойлгоогүй тэгээд дараа нь одоо тэгээ Аги дараа жил аккалыг өөрөө аваад тэр авар гавсан шүү дээ. 12 багтай тэгээд 11 багтай. Танаа хоёроо гараад SPL тан төв ургас нэгээр гараад 1-2 гарсан баг нь үндсэн. 6 баг. Тэгэхээр эхний тэгвэл 3 ажлаар тогссон шүү дээ. Эхний тоглолтын дээр ч бараг л аваад залч. Эхний 2 тоглолтын дээр ер нь плей-офф дээр. Гэхдээ тэр чинь нөгөө нэг залангаа алддаг уу? Эхний 3 дээр ч манайх өндсөн байхгүй. 3 ажлаар явдаг чинь. Тэгээд өнжингүүтээ хоцсон 2 багийнх нь нэг нь дахиад эргээд хастай таарч. Манайх угаасаа хастай л таарах юм заяатай баг юм шиг байна. Тэгэл хастай таарсан чинь эхний тоглолтын дээр нь санчир чинь нөгөө юу явчихдаг үстэй. Хөхөд явцсан. Гуанжо явчихдаг л. Манжур манжур явчих. Дөрвөн бакны зураг авалтанд явцсан шүү дээ. Тэгээ манжур. Бид чи ууг нь тэр жил чинь нилээ ач холбогдол өгөөд. Ажил төрлөөсөө бас чөлөө мөлөө аваад. Тэ. Бүгдээрээ тэгээ манай залуучуудыг ч гэсэн захирлууд нь тэрлаг дэмжээд тэгээ бүгдэн ер нь чөлөө мөлөөг нь зохицуулж өгөөд бүгдээрээ хангаатад байрлаад. Тэгш нэг 2-оор гарсан 2-оор нь байрлаж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр өнжцэн учраас тоглолт хийхгүй. Өнөө мөрөн тэгээд баг ийдсэн байсан шүү дээ. Тий. Тэгээд төв ургац 92 хангаатад байрлаад ерөнхийдөө гэтээ хамт бол нэг бэлтгэл хийгээгүй. Зөөр ингээд нөгөө нэг зөрж ороод ингээл яваад байсан. Тэгэж бэлтгэлийг ер нь бэлтгэлжилт болвол ахгүй. Ер нь за одоо л хусъя гэдэг дээр явж исэн байхгүй. Тэгсэн манай хүн 5 дахьт нь илүү нэгтгэж тоглолтоо байгаа 5 дахьт нь илүү манжур яваад. Тэгээд нэгтгэт нь ирсэн байх хэрэгтэй байсан чинь нэгтгэхийн бараг яг тоглож явахд онгоцсон буудаг ч илүү. Тэгээ худлаалж байгаа байхгүй. Тэгээ ихний тоглолтын дээр ч гэсэн санчир байхгүйсэн ч гэсэн бид чинь тэгээд нэг айхтар тэгж нэг юу байгаагүй одоо юу гэдэг за санчиргүй болчлоо гэж бас хямраагүй те. Яг тэгэл яс үдсээр хагаад бас нэг яалаа нэг наан цаана үдчихэж хагаад 1-2 оноор л дууссан. Тэгсэн. Тий. Бүх тоглолт ер нь тэгж дууссан шүү. Тий.
Яг нэг ойрхон дууссан. төгсгөлд нь Тий. ингүүл ингэчих гээд байсан юмнууд дээр л тест. Тэгээд хоёр дахь тоглолтын дээр нь бүх тоглолтын дээр ойрхон дуусаагүй. Хоёр дахь тоглолтын дээр хол дууссан. Хоёр дахь тоглолтын дээр бол ер нь нэлээд тооцоогүй явцсан. Тэгээ гурав дахь тоглолтын дээр бүр яг хожицсан. Тэр бол бүр яг манай хожил байсан газар. Нөгөө яг цэврийн огш хилдэг үг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ч хандж хэлээгүй л дээ. Цэврийн огш ер нь бол зүгээр энгийн үедээ нэг тоохгүй харьцахгүй байгаа юм шиг ирнэ. Яг тийм нэг хараад л далд нэг тийм нэг мессеж өгөөл идэх байхгүй. Тэгэхэд нөгөө бид бэлтгэл мэлтгэл дээр зүгээр та сагсан бөмбөгийг чинь хийж хожиж болно. Хийхгүй ч хожиж болно. Тэрийг ойлгох тухайн үедээ бол ойлгохгүй шүү дээ. Тийм үстэй. Багш баг юу яриад байгаа. Тэгэхээр тэр 3 дахь тоглолтод хаст ажигсныхан дараа яг ойлгож байгаа байхгүй. Тэрэн дээр нөгөө нэг 4 оноо илүү манах. Тэгээд айл төвийн шугамнаас оруулсан чи арилд тасалчдаг байхгүй. Таслангуудаа 2 хүнтэй уралдаж авч цацаад алдаад тэгсэн чи нөгөөх нь эргүүлээд чи нөгөө сүүлийн минутанд орсон бараг 40-50 секунд ч үлдсэн. Арил тэрийг зүгээр нөгөө зэрэг шилтгэр хийхгүй хожичхоор бол байсан гэж л харагдаж байгаа байхгүй. Дараа нь харахад тухайн үедээ бол мэдхгүй шүү дээ чинь. Бараг арил ганцаараа шахуу гарч ирээл нөгөө хүмүүс нь хамгаалж орж ирэн жоохон эвгүй цацсан. Тэгсэн нөгөөх нь угаагаар авцсан. Тэгээ тэрний эргээ оноо олчдөг байхгүй. Тэгээ яг тим юмны дараа л багшийн үг чи ер нь яг оройр орж байгаа юм чинь. Яг энийг хэлээдсэн юм шүү дээ гэж бодож байгаа юм шиг. Яг тэгж бол дөрөв тоглолтод ажиж чинь тэрэн дээр чинь тэгээ нөгөө Сэги баазар хийждэг. Санаж байна уу? Тэгээд биш дөрөвдөх нь юу байсан мэт те. Юунд дулдаг болов? Дөрөвдөх нь хангаат болсон. Дөрөвдөх нь хангаат те. тэрийг пөрөнд гарч ирээд цэвлэрийг дундаа шидчихдэг лөө. Биш би бас нөгөө Тэр чинь өмнөх жил нь. Өмнөх жил юм уу? Тэр чинь өмнөх жил нь хастай манайх бас дахиад таарж байгаа шүү дээ. Аха. Тэгэхэд чинь бас тэр дөрөв тоглолт чинь дөрүүлээ ерөөсөө манай хожлуу хасын хожлуу гэдэг дээр явж дууссан байхгүй. Аха. Тэгээ манайх ч одоо хастай ингээд нэг 2 плей-офф таарахад 2-4 нойлдуулчаад уг нь бол тоон дээр харахад арчуулаад байгаа шүү дээ. Яг нөгөө чанарын хувьд бол наано цаануу дээр яваадсан байхгүй. Тоглолтын яг чанарын хувьд тийм. Одоо яг тэр тоглолтын дээр ярихад бол нөгөө нэг юу тэр чинь дөрөв яриадсан шүү дээ би. Тэгэхэд пас өгсөн болоо гэж яриадсэн чинь тэр тоглолтыг хэлээд тахгүй юу? Тэр чинь ихний тоглолт тахгүй. Тэгээ нэг гоноо хан талсны ирсүүд гэж ордог жил хастай тоглож байхад нэг би тэг чин цэвлээ чи ер нь бол нилээ найдвартай. Дөрөв давтаханд гарч ирэхээр нөгөө өөрөө амар тийм атлетик чанар сайтай учраас үсэрж гарч ирээд хүн амтныг гаргаад энэ төр цацчихдаг те. Эсвэл бүр өндөр дээрээс нь гарч ирээд энэ төр цацчихдаг энэ төр. Ер нь бол бат итгэсэн байхгүй. Тэрэн дээр чи нөгөө ингэсэн. Тал оноо дутуу манах заяа. Тэгээ айл довтолдог байхгүй. Санаж гинөө. таслаад. Тэгсэн чинь цэврийн огч тэрэн дээр чинь бас цэврийн огч айхтар тийм нэг за одоо тэгин ингэн гээд нэг бүр нэг тачны мачны ч гэдэг юм уу те. Тэгж нэг айхтар яадаггүй. Зүгээр ерөнхийд нь хэлчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь за хэн бөмбөг аавна бөмбөг авсан дээр амбук өчөрөө гэж байгаа байхгүй. Тэгээ бос нөгөө дөрөв нь үнээсээ олоорой гэсэн. Тэгээд яасан чинь том бөмбөг аваад би том дээр очиж таарад. Тэгээ том нэг завжруулж тэрийг бүр яг амар олон удаа давтж үтсэн болохоор амар санаад байна би бүр. Тэгээд том нэг завжруу ороод нэг хальт нэг дохиод дээшээ явахад нь аккорд хүрчдэг ч үлээ. Тэгээ гойцсон бөмбөгийг аваад цэвлэр рүү урагшаа явуулж байгаа байхгүй. Тэгээ цэвлээ авчиад яг гоногийн өөдөөс авчиад цацж байгаа байхгүй. Тэгэж өөдөөс нь ч гэжтэй гоно ардмал хөөжлээсэн л та. Тэгээд дараа нь үзэхэд чи одоо тухайн үедээ бол мэдэхгүй шүү дээ тий. Ингээл дараа нь харахад зүгээр ингээ паузлж маузлаад ингээ харахад бол цэвлэгийн артал нөө Майкл Пью гээд манай нөгөө Монгол легионерс шүү дээ. Манай за тэр маань өстой иргэн тэр маань байсан цэвлэгийн ард гүйж байгаа. Тэгээ арталт нь тэрний арталт арилд илүү чаагийн илүү тэр хоёрын нэг нь. Ингээ манах бараг гуруулаа нэг эсрэг гуруулаа гараад ирсэн байсан байх гэдэг байхгүй. Дараа нь харахаа. Тухайн үед бол тэр чинь шуурал өнгөрцөн. Тэгээ довтлсон алдсан бөмбөгийг манах дахиад авсан. Дахиад арилд авангуудаа цэвлээд өгөө цэвлээ дахиад дундаа шидчихдэг байхгүй. Гүү. Далаа авдаг байхгүй. Далаа аваад гадагшаа нэг ингээд далсан чинь бүх хүмүүс пик ингээ гараацсан. Далаа өөрөө шийдэн дор бараг гав ганцаараа үлдсэн тэгсэн тэрийг мэдрэхгүй байхгүй. Тухайн үед тэр чинь амар хурдан момент өнгөрч байгаа юм чинь. Тэгсэн санаж гинөө. Гадагшаа өгөхгүй нэг ингэсэн чинь бүгд пирк ингэсэн далаа зүгээр эргээд цацчих байсан юм. Ийш цэвлэр өгчтэй байхгүй. Цэвлээ аваад нэг наад тэр нэг хоёр цайнаас хамгийн навшийн зай. Яг нэг ийм ч биш. Бүр нэг яг нэг ийм нэг самбурч голцооч яг нэг алхачих болохгүй. Одоо манай хүн чи өөрөө бас яг тэг шидэж байгаа байхгүй.
самбарлуу чидсэн юм байхгүй козер чидсэн юм байхгүй. Дадаа явна гэж яг нэг GR нэг чачаг гүцэн гэдэг. Тэр чи яг тийм болж байгаа. Далаас тэр доор сул байжсэн нэ. Тэгээ яг цаг дуусчих таардаг. Тэгээ Чи тэр хэд нэг тэгээд тогтолчихно гэдэг яг шийдвэр гаргах гэж бодог. биш баг тийч ойрлохгүй ингэсэн байж идэл чинь тэгээд пас ирчих. Тэр нэрээ тэгтээ амар юм басаа. Дараа нь яг ингэсэн чинь бүгд нөгөө пас өгнөгөө бүгд гараа явцсан. Далаа газар болчих. Яжаах тийм Би яг нөгөө тэр- шийдэл сайдаг шилхүү. Тэгээ би яг тэрийг санаж байх нэг тэгтээ цэвлэж тэгтээ нэг шууд ингэж явахгүй бас нэг ингэж байгаа гоно ч нэг халдварчих юм а бас яг ингэж нэлээгүй. Тэгсэн чинь хойноос яг нэг хар ажил сайтаа аваад тэгснэ яг шийдвэр гаргахгүй гаргацдаг байхгүй. Би яг тэр нэг үзчихсэн яг тэгэл Өө. Гүүн бай. Далаач аваад пюр өгчдөг байхгүй. Тэгээ пюр 3 шидээд. Чиний дараа илүү? тэр чинь нэг Чиний дараа илүү? айгүй хөдлөнтэй байна. Наа нэг тийм л юм. За энэ бичлэгийг нэг оош тавья. Яг юу бол. За яг тэр хүн чанжаа ш. За. Ер нь дөндөө легоноруудаас цуг тоглосон. Легоноруудын тухай ярьж. Легонортой тоглоход ямар яг тэгээд тоглолтын талаар хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ харьцах англи одоо сайжир. Тэгээд бас тэр чинь бас нөгөө нийтлэг ойлголт байгаа даа шүү дээ. Нэг легонор хүн болохоор бол нэг юм эсвэл үгүй тэр чинь хүн болгоноос ингээд хамаарад өөртөө арчаатай сайн нарчаагүй ингээд хуцааж угаад гүндээ. Майкл Пьюг бас байдаг хүн шүү дээ. гэдэг байгаа шүү дээ. Жоннитой бас тоглож ирсэн юм шүү дээ. Тэр дөндөө легонор зүгээр. Яг легонор чинь бас хүн л байхгүй. Тий. Тийм биз дээ. Одоо бид нар чинь жишээлбэл дотроо янз янз шүү дээ. Характер одоо юу гэдэг. Нөгөө нэг хүмүүний үнэлэмжээр энэ сайн муу гэдэг ч юм уу те. Тэр шиг легонор ч гэсэн хүн юм чинь. Тэр Майкл Пьюг одоо жишээлбэл яагаад би тэр хүн бохгүй юу гэдэг байгаа гэд тэр чинь ер нь бол процесс нь ингэсэн. Манай хүн ч өөрөө Joiner-ийн найз те. Тий. Тэгээд Joiner Акол гэдэг хоёр легонортой манах тоглоо явж байхад Joiner чинь багийн эзэдтэй ч ярьсан юм байхгүй. Майкл Пьюг Тизинийх нь мөнгөний төлөө аваад ирсэн байхгүй. Энд ингээ ирээд тоглоо гэдэг. Тэгээд найзаагаа авчирчаад ирээд чи гайгүй тоглож байгаа юм цалин мөнгө шийдэх чинь гэж хэлсэн юм шиг байна дараа нь сонсоход. Тэгээд найзаагаа авчирчаад Өөрөө хэд хоноод өөрөө найзаагаа хаяа авсан байхгүй. Тэгээд найз нь мөнгө зүгрэхгүй заяа. Өөрөө Тизийн дагаад наашаа явуулсан. тэгээ багийн удирдлагатай юм яриа. Багийн удирдлагуудтай цалин мөнгөний тохироогүй. Тэгээд бид нар багийн удирдлагуудтай цалин мөнгө ярих гэхээр бид нар чи өөрснөө ч бас нэг жоохон тийм байсан хүмүүс гэж байна. Тэгээд гол юм нь манай хүн чинь тэгээд дуусгасан ш тоглоод. Нэг байр мэрэл зохицуулсан тий. Одоо цаанаас нугасаа нөгөө Байр хоол. байр хоолыг даацсан. Тэгээд өөр үл нэг хангамж үүсэж байгаа. Цалингуу тэгэл жаваас тоглоод байна тий. Тэгээд манай хүн тэгэл тоглосоор байгаа дуусгасан. Тэр үеч бас Joiner ч өөрөө цалингаа аваад маргааш нь шууд Аваа явцсан. биш аваад биш шууд оройн ниссэн байгаа байхгүй. Цалингаа аваад оройн нь шууд. ер нь бол бас нэг тиймэрхүү яг л хүн гэдэгтэй адилхан бас тийм чинь ингээд дандаа л нэг багийн эзэдмэсдэг буурдахаас илүү тийм чинь бас нөхдүүдийн бас нэг тийм хайж явдаг юм байгаа тий. Тэгээд тэр дунд нь бас цалингүйч тоглож байгаа нөхдүүд байгаа байхгүй тий. Тэгээд яг тэр нөгөө олон баг магтаа ингээд та манах нэг хэсэг ингээд гал гарлаач тэр үеэр бас ийм нөгөө өөрийгөө шалгуулъя try out гэдэг легоноор тавих гэсэн шүү дээ. Тэгээ өөртөө үүдэрдэг. Хаанаас юм авчихсан бүүн мэд. Тэгээ тэрний нэг нь одоо яг тэр fuel байсан байна л да тий. Тий. Тэгээ зарим нь одоо цалин өгөхгүй бол тоглохгүй яг мэржний амирчтэй нэг тоглолтод хийдгээл. Тэгээ одоо тэр чинь нөгөө яг Аколын жишээ шүү дээ. Бид хэд чинь бас жоохон эвгүй байгаад. Тэр хаан тасалтай жил чинь манайх 8-аар гард юм шүү дээ. Тэгээ нэг гэрсэн. Синтозо Арслан гэж баг байсан шүү дээ. Санжин. Тэр Монторх тууч Монторхтой Монторх 9 байгаад байдаг, манайх 8 байгаад байдаг, унах аюултай байгаад байдаг. Тэгээ тоглолт хожил хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ нөгөө нэг Madimos шонхрууд гэж байлаа. Тий. Тэднийд чинь нөгөө Паркер, Смуш Паркертай. тий нөгөө төв юм блэ. Тий нөгөө хоёр их хүүхэдтэй нэг юм нэг мулаг том нэг шилдүүлжтэй. Тэг үнэн фаны хожигддаг тэдний санаж гинөө. Quincy ч үлээ. А тэг Quincy. Кунси Окол гэж хэлв. Тийм баха. Тэр тоглолтын дээр чинь бид нар Аколыг гуйж байгаа байхгүй. За ингээд бид нар нэг хожиж байгаа юм бол плей-офф баталгаажих гэдэг байна. Өнөөдөр л тоглолчих. Тэгээд бид нар Тэр өдөр нь цалин яг нөгөө буун гэжсэн чинь буу. яг тэр өдрөө бас бууж таараагүй маргааш буухаар болчихлоо. Монголчаас тийм болно шүү дээ. Зөндөл юм болж юм. Тэгээ бид нар ч бүр ороод гуугаад бүгдээрээ баг уцснуудаа өгөөд баг юу гэдэг бүгд цаг. За чи энийг барьцаал чи маргааш цалин гэж өгөхгүй чи наадхыг зараад мөнгө аав энэ тэр солиорж баг солиорж ганц тоглочих гээгүй. Тэдний хай тогтолт. тэгээ сүүлрүү бүр ууралж гарч яв. Тэгээд Аколгүй тоглоо хожчихлоо. Хожигдсан арай. Хожигдчихлоо. Тэшин таалуунаар хожигдчих واخхой. Акол жариг тоглох ирэх хөх тий. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр чинь Майкл Пьюч ууралдаг واخхой Акал руу яг. Би ингээд тэ цалин мөнгө ч хөнгө өчнөөс тоглоо явж ид.
Тэгээ энэ залуучууд ингэж яах чинь чи цалиа авсан биз дээ өмнө сард. Мөнгө авч иж чи ганц тоглож гэж гэж ууралдаг байхгүй. Тэд нар ч бас дотроо өөр хүмүүс байгаа даа. Тийм яг мэдээж арай нэг амт дотн тэгээд яг зүрхний нөө шууд Аколыг бас буруутгаж болохгүй л дээ. Акол ч өөрөө нөө мэрэгжлийн тамирчин бидрийг бодвол мэрэгжлийн тамирчин гэдэг чинь зөвхөн нөө сагсаараа одоо орлогоо олоод ингэ явж идэг. Тийм учраас бас яг тийм зарчмаар явахгүй болвол нөгөө олон газар очиж тоглож байгаа тоглогч учраас тийм зарчмаар явахгүй болдгоо л баг. Тэрэн дээр нэг айхтар Аколыг буруутгаад байгаа даа биш. Нөгөө үнэл нөө Майкл Брүгэл магтах гэдэг юм л да. Тэр бол үнэхээр тэгээд нөгөө яг л хүм болгоны лондон баг. Тэр юун дээр бас нэг цэвлээ юун дээр байгаа. Өнгөрсөн жил тэр нөгөө Вест нэг цалиг өгөмгүйгээл нэг сошиал дээр нэг юм боллоо. Танагийн төв бил үү? Нөгөө тий. Өнгөрсөн жил лөө. Өнгөрсөн жил шүү дээ. Тэгж яагаад нөгөө төв ургац Вест чинь тоглолт ямар Вест л танаа төв яагаад. Тий Вест. Тэр чинь бол нарийн доо бол нэг тийм хүмүүс нэр болоод шүү дээ. Яг тийм тайлбар. Чи энэ хүмүүстгээс тайлбарлаа. Тэр чинь яг боллоо. Юу юм шүү. Тэр чинь нөгөө бонус гэж байгаа тийм үү? Нэгт бонус ярьж байгаа. Тэгэнгүүт бонусыг ямар тохиолдолд авах вэ гэдэг чинь гэрэн дээр байгаа шүү дээ. Нэгж бэлтгэл даслахгүй те. Юу гэдэг зөндөө заалт байгаа шүү дээ. Тэгэхэд мань хүн чинь нэгж бэлтгэл хийхгүй заяа. Тийм үү? Бэлтгэл дээр ирэн заяа. Ирэл сууж байгаа л тэгэл бэлтгэл дуусгаас бараг цаг маягийн өмнө гараа явчихна. Айгүй марзан шүү дээ. Тэгээд нөгөө нэг солилцооны цог хаагчныг мэдэнгүүт бас тэгээд надаас өөр сонголт байхгүй гэдэг мэдээд байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь ямар ч бонус өгөх бүр бид нар бүр сүүлрүүгээ өөрсдөө бүр тэрнээс стресстэй байгаа байхгүй. Багшин дотроо тий. Бид нар тэнцээ бүр ингээд үхжээ ам шиг ингээд бэлтгэл хийгээд одоо аврагдлаа гарцсан тий. Үзээд дээ шүү дээ. Тэгэхэд манер чинь тэнцээ сайхан сууж байгаа бол тоглолт олонгууд ирж тоглолчвол тэгэл тэр чинь цалин нас тоглолт гадагч гэсэн бэлтгэл хийхгүй юу? Биш дээр. Сүүлрүүгээ тоглолт юу дээ. Хуруу муруу болохоо ажиллаа бүрч баг бэлтгэлдээч баг ирээгүй. Ер нь зүгээр нэг тоглолтод ухаалт унчээс тэ. Тэгээ тэрээс буу юм бас. Энэ одоо яг энийг ярьсан дээр хэлэхэд бол монголчууд өөрснөө ч гэсэн бас яг нарийн ширээнийг ойлгож иж мэдээж нөө гадны хүмүүст бас тусалж болно. Тийм үстэй одоо легионерууд одоо хил устай хүмүүс нь ингээ найзлж нөхөрлж болно. Гэхдээ нөө нарийн ширээнийг ойлгож иж туслахгүй бол яг энэ дээр ч манай би нөгөө төв ургацдээс тэр жил амир эвгүй байдалд орсон байхгүй юу? Яасан гэсэн чинь одоо манайх дууслаа. Тэгээд ингээд нөгөө AGV-ст буцаж байгаа шүү дээ тий. Тэгсэн чи яг буцдаг өдрөөч үлээ. Бүр яг монголоор ингээд пост оруулаад тэгээд тэр постн дээрээ төв ургас өгтөө бол ямар ч тооцоо байхгүй. Тэгээд нөгөө алтан дорндын дайч гэдэг баг дээр ийм асуудал байна гэ. Ингээд бичээд оруулчингууд тэгээд монголоор бичээ оруулчингууд хүмүүс эхний хэлж биднийг л харж байгаа юм тийм үстэй. Хамгийн сүүлийн одоо контактлсан ойрхон байсан хүмүүс нь эднэр тэгэхээр эднэр бараг яг ингээд энэний хүсэл дээр нь ингээд орчуулаад бичээд өгчлөө гэж хардж байгаа байхгүй. Жишээ нь одоо тэгээд яг энийг тэгээ ярьдаг хүмүүс бас зүгээр л одоо бас ингээд англи тамд хүүхдүүд тэдгтэй найзалж чинь тэгэнгүүт яг нөгөө одоо чинь сая л одоо бэлтгэл хийхгүйгээ суучдаг гэж мэдэж штэ. Тэгээд мэдээж цалингаа авцсан юм байна. Зүгээр нэг урамшуул юм байна. Урамшуул чинь бас ямар тохиолдолд авах уу гэдэг бас гэрэн дээр ингээд байна. Тэнгүүт нөхдүүд тэрийг ингээд зөвчсөн байхад манайхаа авч тэрийг сэнгүүтээ монголоор юм бичиж өгөөд монгол хүнийх юм бичсэнийг нь авч орчуулж өгөөд энэ чамааг ингээд илчлээ гэдэг ингээд голт нь ингээд тэгээд дээрэс нөгөө хамгийн эвгүй нь одоо сагснаас л орлого олж байгаа юм ч байхгүй зүгээр багийн эзтэй эвгүй байдалд олж байгаа хөөх. Тэр хүмүүс ч юм бол за яг хөө мэдээж тэр мэрэгжлийн хүмүүс бас яг хоригдтал байгаа. Мэрэгжлийн хүмүүс юм чинь цалингаа хугацаанд авдаг ч юм уу тийм болдог. Гэхдээ манайх бол хөвчлэн юм бол худлаа ирсэн юм ямар ч цалингаа өгдөг шүү дээ. Тэгэхэд ингээд нөгөө хоорондын харилцааныхын нарийн ширээ мэдхгүй голоор тэгэл нэг юм ингээд сошиалаар ингэж тавиад. Цалингаа өгөхгүй бол тэд нар угаасаа тоглоно гэсэн. Одоо түрүүн Акол дээр жишээ явъя шүү дээ тийм үстэй. Цалингаа өгөхгүй бол тэд нар чинь ягаж тоглохгүй. Тэрэн шиг Вест ч гэсэн цалингаад 1-2 хоног юу гэдэг юм чи бас хоцрох тохиолдол байна шүү дээ тийм. Яг нөгөө заасан өдрөөсөө. Тэгэхэд бол бас бэлтгэлтэй хийж ирдэг байхгүй. Бас нэг ингэж идэг үйл легионерууд одоо ингээд за лигийн солилцоорын цаг дууслаа тий легионер авчрахгүйгээр дуусчингууд нь өвдлөө барьлаа буслаа бага шатааж хийдэг баг тий. Өөрөөсөө тэд ч бас ингээд дөрөв мөсөлөө мэдчихэж байгаа хөө. Одоо энэс цаашаа хүн авах боломжгүй. За тэгээ одоо чинь харангаа гэхэд эднийг бол аврагын төлөө тоглож байгаа. Би байхгүй бол өөр хүн авчих бод ингээд хугацаа байхгүй дөрмээр ингэсэн. Окей би одоо ингээд сайхан шатаалаа. Тэр яг нэг хүнээс ашиглах хэлтэй одоо юу гэдэг нь нэг жоо шиг ч юм уу тий. Тийм нэг бага хайж явдаг ч юм уу. Тиймэрхүү л тийм нэг дотор хүн тийм хүмүүсээс
тийм юм гарны үхээс зүгээр одоо манай пью мөгөөс бол хийж тийм байна. Ер нь энийг яг нэг хэлэх гээд байгаа санаа нөгөө ялгаж салгаараа ялгаж салгаараа тэгээд зөвхөн легоноор бүх легоноор тийм биш бүх багийн эз тийм биш тэгээд хитрхийн нөгөө нэг хоорондын харилцааг нь мэдэхгүй байж бити бас нөгөө манай голоор байгаа нөгөө найз нөхдөд бас ингэж буруу мэдээллүүдийг бас ингэж өгөөч. Тэр нөгөө JB гэдэг энэ нөхөр чинь бас нэг би одоо хоолчгүй өмдчихгүй одоо өглөөгээд гэсэн тэрийг энэ тэр нөгөө нэг спортын пэйж ингэж баахын тэ монголоор дүрийн болгоод тэр их ч одоо нөгөө олон лиг нь алаан бодог багууд нь жалцаад хажуугах юм чинь ингээл алцаад тэгээд тэр тийм асуудалтай байсан бол тэр дараа жил дахиад ирээд тоглолцдог байхгүй. Өнөөдөр яг бод байдлаа тэр хоолгүй ч юм уу гудамжинд гарсан бол дараа жил нь дахиж ирэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм мөрчлэн тийм юм байна. Тэгээд тэрэн дээр нь бас манайхан бас жоохон шүүлтүртэй хандж байгаарэ. Одоо нөгөө тоглолттой яг харилцаад бэлтгэл нь ямар байсан бэ энэ төр гээд яг зарим нэг хүмүүс тэр нөгөө юу гэдэг тэр нэг пэйж мэж одоо итгэвчүүлэх тийм юмдаа энэ олонний нөгөө нэг яг анхаарал татгаар юмар нэг тэгж нэг тоглолт хийдэг юм шиг л харагд. Тэ зарим хүн зарим нь бол зарим нь юуг нь мэдхгүй одоо тэр постыг бүтэн унш одоо юу гэдэг зөвхөн тэрэн дээр бичлээ. Ер нь юмыг нэг бүтэн уншичаад өөрийнхөө бодлыг бичихгүй хүмүүсийн комментиг харангуутаа л ерөөсөө за энэ бол угаасаа л тийм гарна гэл зүгээр автоматар тэр бичдэг тийм нэг хэсэг бүлэг нэг тийм байна. Өөртөө шүүлтүртэй тийм хүмүүс тэгж жахгүй. Яг бидний миний хувьд бол зүгээр эмзэглдэг юм нөгөө сахас цэлэр явж байгаа багийн эдтэн өөрсдийнхөө хүч хөдөлмөр бас өрөнгөө энэ олон залуу зүгээр тэр чинь залуучууд бол орж ашиг байхгүй шүү дээ. Тэр бол тийм эсвэл сайхан хөрөнгө оруулалт хийгээд бидний бас үзэж харах юмтай болгоод энэ эд байгаа залуу тамирчдыгаа сайхан дэмжиж тэгээд ч одоо бас амжилтууд ингээд шалгандаа болчих. Тэгээд тэр хүмүүсийг бас хамаагүй тэгж ярьж иж болохгүй байна. Цоглог залуусын сонголт Романо амьдралыг улам эрч хүчтэй болгоно. За ингээд юу ярьснаас тэр хин Амбок ер нь хамгийн анхны жил хийддэг бай юуны одоо лигийн багаас авчихсан цалин 120 мянган төгрөг байлаа. Аллаа тийм. Пак өгч ингээд канюттэй нэрийн бичээд ингээд өгчдөг байсан. Тэгэл сайн тоглол нэмэгдэн шүү гээл жоохон муу тоглол хасагдсан шүү гээл. Тэгэл 100-аас эхэлдэг байсан тийм. Тэгээ ер нь 80 бас муу тоглол 80 өгдөг тийм тохиолдол байсан. Тэшин тэгээд сайн муу гэдэг нь тэгэл ер нь пак өгшин гэхдээ нэг юу н одоо юу гэмдэ онцлох нэг шинж чанар нь болохоор зүгээр одоо ингэдэж штэ ямар ч тооцоонд байхгүй тоглогч нэг багт байгаад байдсан штэ тий ер нь одоо юу гэдэг баг нэг талбай дээр гардаг ч юм уу тий тийм тоглогч ер нь пак өгшин тооцоонд тийм тоглогч байдаггүй юм шиг байна. Тэгээ бүгдийг ашигладаг тий. Хэрвээ тэр хүүхд бэлтгэл хийж л байгаа бол одоо тэгээд огт бэлтгэл таслахгүй тэгээд бэлтгэлээ маш сайн хийж л байгаа бол тэр хэн байх нь хамаахгүй. Яг одоо заач гарна. Гэхдээ нэг миний бодлоор одоо яг санаж байгаа тэр чи одоо олон жилийн болж нэг сонин шийдэл хийдэг байсан те нэг ерөөсө тоглож байгаа хүн гинт гаргаж ирээл өвдөн бэлтгэл хийж байгаач тоглоол те нэг нөхөр бүр нөхөрч байгаа мэдгүй нэг бүр шишээ мөшөд явсан шүү дээ халиа лиг мэгт байхгүй ч гинт таллаад орж ирсэн нөө шишээд орж ирж утгаараа бас ер нь бас олон цагч гаргаж ирсэн баг тийм. Тий. Ер нь тэмтэгээд одоо нөгөө нэг ойлгогдохгүй шийдвэрүүд айгүй их шүү дээ. Нөгөө бид нар чинь болвол өмнөх одоо Монгол тасалжуулагч нарыг жоохон мэдэрсэн байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт ингэж байгаа байхгүй пак багш. Уурлал амбуугийн суу гэж байгаа байхгүй. Тэгэл очиод нэг суусан чинь 6 8 секунд ч би бүр тэрийг яг санаад байгаа байхгүй. Дөнгөж суугаал би жоохон сэтгэл дундуур сууж байгаа шүү дээ тэр чинь бас тий. Тэгэл ингээс уурлал ингээд буцаагаал амбуугийн идэх. Гайхаад надаа юм хэлэх гэж байгаа болов уу гэсэн чинь уурлал дуудчих. Тэгээ яваад цоч гар. Тэгээ ингээ яг би гарахтаа ингээ цаг руу харсан чинь 6 илүү 8 секунд л өнгөрсөн ерөөсөө. Тэгээ буцаага нөгөө суулгах сүүнээ буцаага оруулж байгаа. Тэгээ гараад дөнгөж ийшээгүүл ингээ буцаж ирээл нэг хамгаалдаг ч үлээ. Тэгсэн чинь буцаага амбуу гэсэн. Тэгээд ойлгохгүй юм чинь тухайн үед юу болоод байгааг нь те. Яг ер нь би яа суугаад яа гараад байгааг ч ойлгохгүй. Сайн шийдлээ хараад. Цэвлэг анхнаас хэлээд дөрөс. 5 толгой трансууд. Яг тэр яг шууд нэг та хэдийн багч нөгөө одоо яг нөгөө бие дааж орсон багч шууд мөнгө авдаг багч те. Яг анхнаас тэр Sky Ox л баг. Skybox энэ дээр бол бид нар бол жоох месаа угаас тэр чи бүр 2005 он шүү дээ. 50,000 зангач лөө. 80 ч илүү юу лээ. Гэтэл их мөнгө өстэй. Тий тухайд бас яг хөөхөн тэр чин оюутнуудад бол юу тэнгэрийн өмдмөл татчих юм чи. Яг энэ амбук мамбукийн үед яг нөгөө тэр халилын ёлууд молууд гэж ордог жилт чинь бол бид нар ч яг
200 мянга байлуу да. Агарын цалинтай. 120 морь яаж агаар. Яг одоо ч тийм мөнгөний ашин жандаа болсон. Яг янз Тэр үе 200 мянга ч юм бол бас л мөнгө шүү дээ тий. 2005 6 оны 7 оны 200 мянга. Одоо бас нэлээд олон нэмэгдсэн баха. За дээдлийн нэр бол нэлээд яг доотлол нь жоохон харьцангуй янз бүр л байгаа тий. Дээшээг бол нэлээд тэр юугаад өөр багаас тоглодог. Одоо та нар мэдэж байна одоо хамгийн одоо мундаг төвшөөх мөхшөөх ч юм тэр үеийн тоглож байсан. Тэр төвшин тоглож байсан хүмүүс хэд орчим авч ирсэн бол. За өстө мэдгүй. Сайн сонирхож байгаа. Мистэ мэдгүй. Гэтэ багцаар нэг 500 500 ч юу гэдэг те 600 ч юм уу тэр авцалсан. Хэрийг л тоглолдог гэсэн тийм. Одоо ингээд зөндөл багш нар дээрээс ингээд тоглосон байгаа. Тэгээ ер нь зүгээр багш нар чинь ингээд яг нөгөө юу өгнөд үлдчихдэг шүү дээ. Яг нэг яг үнэн өгнөд яг саксын талбар дээр ингээд цэвэр багшаас ч юм уу өөр багшаас ингээд авсан яг нэг ухаантай өгнөд үүдэх шүү дээ. Одоо саксанд одоо үзэж байгаа хүүхдүүдэд бас ингээд хандаа хэлэхэд ямар үг байвал одоо зурчаас авсан одоо яг юм ухаантай ухаантай яг талбай дээр болдог одоо процедурууд гэсэн үг шүү дээ. Би нэг удаа зэвэр багш тоглосон чинь нөгөө юуны хурдууны чинь заавалчгүй ингээ адилхан хурдаа ингэж явах хэрэггүй гэдэг юм ингээд моторыг унтрааж байгаа юм шиг ингээ хамгаалж байгаа. Моторыг тэгж хамгаалж болтго юм аа гэдэг хэлжсэн. Түрүүн тэр Амбокийн үг сонсож байгаа хүү шүү те. Гол хийж чажирна, гол хийхгүй чажирна гэдэг. Тэгээ би чи ер нь өөрийгөө амар азтай гэж боддог шүү дээ. Пак өгч дээр очсон те. Тэгээд пак өгшийн туслахаар дам багш ирчихэж байгаа. Тэгэхээр дам багш дээр бас байж үдсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ сүүлд 99-т очиод цэврээ багш дээр байгаад үдсэж байгаа хгүй. Тэгэхээр Монголын бараг л хамгийн сайн мундаг тамирчид гэсэн хүмүүс дээр нь л ер нь байж үдсэн. Тэгээд яг гоо санаад ч орж ирж зөндөл юм байгаа хэл. Зөндөл юм орж ирж байна. Зүгээр яг нөгөө нэг дүүнер ч гэх юм уу те залуучуудад хэлэхэд бол цэврээ багш нөгөө хэлдэг үг гэдэг байхгүй. Яг шидэхдээ юу бодох ёстой вэ гэдэг. Тэр амар чухал юм шиг сүүл зүгээр яг бодоход тэгсэн. Яг тэгэхээр хэрвээ чи яг шидээд одоо юу гэдэг нэг торгуул ч юм уу юу ч хийж болно те. Шидэх гэж байгаа бол алдах талаар ерөөсөө бити бод. Чиний тэр бодол чинь чамд одоо ингэ сөргөөр нөлөөлөөд те одоо юу гэдэг нөгөө би жоохон дэлгэрүүлээд байгаа шүү зэ багш хэлснийг. Одоо яг зүгээр за энийг л алдчихгүй юм шиг гэж бодож шидэн шүү дээ те. Ер нь яг алдах талаар бодоод эхлэхээр бэлтгэл дээр үн чинь ингээд эдэн 100 шидэд бэлтгэл хийцэн байгаа шүү дээ. Яг бэлтгэлжилт хийснээрээ шидэхтэй боломж нь хязгаарлагдаад ирдэг ч юм уу те тайлбарлахад зүгээр. Тийм үү сэтгэл зүйн тийм. Тэгэхээр цэврэг шилж байгаа үг бол зөвлөгөө нь бол сэтгэл зүйн зөвлөгөө байгаа байхгүй те. Ерөөс чи алдах талаар битээ бод. Хийн гişid. Шидлээ. Алдчих юм бол за одоо сая тэгээ шидээ алдчихлаа те. Одоо тэгвэл засаад ингэ шидчихий гэдэг ч юм уу. Тэр үг орж ирж байна юм бол маш гоё үг байна. Тий, одоо тэгээд янз янзын юм байна л да нөгөө бас нэг бэлтгэл дээр тэгж хэлж ийсэн. Яг би угаасаа нөгөө анх цэврээ багш дээр очихдаа өөр аим хүлээлттэй очсон. Тэгээ угаасаа мэдэн штэ бүгд л цэврээ багш шиг мэдх юм чи тийм үстэй. Тэгээ бараг л нөгөө худалчунд бүх үгийн л хэлсэн үгийн л рекорд хийгээл тийм л ирмэлзэлтэй байсан болохоор нэлээд санаад байна л да тийм. Тэгэнгүүт нэг бас нэг үг хэлжсэн нөгөө ингээд хурдан гүүхээр яг зүгээр ингээл хамаг ямаарал ингээл хурдлаа те ингээл маналзаал ингээл биш ээ эн чинь биш. Чи биеэрээ хурдан гүйж байгаа гэсэн дотроо маш тайван байх хэрэгтэй байхгүй юу гэж хэлжсэн. Тэр нь бол бүр вау гэж бодож байгаа юм чи тухайн үед сонсоод нэрээ тийм шүү дээ. Ягаад гүүх болохоор л нэг л бүр тэ алай гэж ингэж гүүгээл ингээд гэсэн. Яг дотроо бол маш тайван байж ш нөгөө шийдвэр гаргалтууд зөв болох гэдэг юм л да тий. Толгой биеэрээ салгаж ажиллах. Тийм амар хурдан гүйж байгаа ч гэсэн дотроо зүгээр алхаж байгаа юм шиг тийм юугаар одоо юу тийм байдалтай байх хэрэгтэй ч гэдэг. Ер нь бол хүүхдийн тэмцээнээр тийм их ажилласан. Гүйжчэл нөгөө нэг самбарлуугаа ачаа шийдэж юм уу те. Тэр чи яг нөгөө нэг салгаж чадахгүй гүүхтэй хамаг анхаарлаа өгöd дараагийн анхнаас нь л ер нь хүүхдүүдийг яг тэрийг хэлж ойлгуулж өөрсөнд нь ойлгуулад те. Тэгээ яагаад тэгж хэлээд байгаа гэдгийг бас ойлгуулад ч гэдэг юм. Тэгэд ингээд явбал хэрэгтэй зөвлөмжүүд ер нь бол зөндөө. Цэврээ багш хэлсэн баг ихэнх хүүхнүүд нь л тэгэл хэрэггүй юм ярина гэж баг байхгүй шүү дээ. Бүгд лонч мэрэгэн үгсэн. Бүгд лонч мэрэгэн үгсэн. Бүгд онч мэрэгэн үгс бот шүү дээ. Сэдвүүд юу? Сэдвүүд бол бас одоо сая Амбок хэл дээр одоо юу хэлсэн одоо үг болгоно л тэгэл сургаал мэт. Ер нь тэгэл багшаас яг одоо яг ингээд яг орж ирж байгаа нь бол бусдыг одоо яг амарж явах те бэлтгэлээгээ дуусчаад байхад үргэлжлүүлээл одоо юу гэдгийг жишээлхэд Амбок бэлтгэлээ явуулсан ч гэсэн чи бэлтгэлээ хийж лах хэвээр те.
тэр үүднээсээ биднийг бол цагаан сараар ч юм уу шиний нэгэн та нар одоо тэр за яг хуу дээж авдар очиж залгамаас шиний 2-нд бэлтгэлтэй шүү гэл шиний 2-нд одоо тий 100 мөн тэгэл бид нар чинь юунд харцтай марцтай гэл амралтанд гараад бэлтгэл хийгээл явдаг ч юм уу. Тэгж яг нэг хүмүүсийг яг амралт чөлөө цаг юу яаж явах үед нь л та нар эрчимтэй сайн л бэлтгэл хийж явах хэрэгтэй. Зогсож болохгүй л гэдэг. Бэлтгэлээ зөвлөө сайн хөдөлмөрлөөл. Хөдөлмөрлөл гэсэн л ер нь тийм нийс чиглэл байнга өгдөг гэсэн шүү дээ. Зэрэг шиг нөгөө нэг ганг үг байгаа сте. Бэлтгэл ирэхгүй байх шалтгаан гэсэн чинь нэг бол чи өөрөө үхсэн. Эсвэл аав ээж чи үхсэн ч юм уу те. За тийм тохиолдолд бол окей чам чөлөө гэж байгаа байхгүй. Одоо бос бүх тохиолдолд хөл гар чинь янз бүр болцоо одоо доголж юу чи хазганаад хүрээд тэр хөлчин болохгүй чи гар дээрээ ч юм уу хамаагүй ирчи. Ингээд одоо гүйж чадахгүй бол сууж агаад хаар те. Чи ерөөсөө л шидэж чадахгүй бол гүйгээд харж гэдэг юм. бүх сэтгэл зүрхээ зориулж ижил амжилт ирдэг юм шүү. Ер нь цэврэг агшийн бэлтгэлийг тасалж ийсэн. За би бол оюутны 4 жилд бол нэг л удаа тасалж ийсэн. Таслах ч юу яхаа багшаас чөлөө авч ийсэн. Яагаад гэсэн чинь нэг араагаа ахуулаад жоохон халуураад тэгээд нэг удаа багш нар ч араагаа ахуулчаад бүр халуураад нөгөөд ингээ хавдч мавдс багшаа би нэг ингээд байна гэдгсэн чинь за яах вэ чи яв гэд ганц л удаа яг чөлөө авч бэлтгэл өнжиж ийсэн. Тэрнээсгүй бол ер нь бол бэлтгэл за шалтгаангүйгээр таслах хүн гэж л угаас тэр зоригтой тийм хүн байхгүй шүү дээ. Янз бүрийн шалтгаан олж хилж л таараа. Тий, янз бүрийн шалтгаан олж хэлсэн ч тэр бол угаасаа хизээч угаасаа худлаа ярьж ийн үнэн ярьж ийн гэдгийг багш л угаасаа хараад за бяхлам мэн гээл тэгэл угаасаа л мэдэн шүү дээ. За дүүд минь гээ. Дүүд. Хоёр моёр за тэгэл баяртай шүү дээ ерөөсөө. 2 мөр таслуулаа. Тий. За чи зүгээр явж. Маа цаомоо чи 2 хөгж байгаа юм чи. Тий. Таслаад уу. Таслаад гар тий. Цэрэгч нөгөө дахиж байгаас гаднаас юу те нөгөө дали хамар маамрыг тэгшил чинь мөр зүрийг гаргаж байгаа хийж мэт чинь те нэг. Болдогийн хамар нэг юунд бид нар нэг евро 50 тэмцээнд явахгүй шивтээсийнхэнтэй бэлтгэл хийсэн гэсэн чи гүнсээ явж болдогийн хамар дээр ингэж дарж яваад болцлоо яачлаа. Тэгсэн чи болдогийн хамар нь бүр зүгээр шууд нөгөө том хамар чи яг ингэ хажууд дээр гараад ирсэн шүү дээ. Хацар дээр мөрийгээд тийм үү. Хамрын чихээ ичихгүй. Тэгсэн чи алуу цаанаас баал гаргаад ирээ. Баал хийжгаад нөх гэл яа. Тэгээ тэмцээн юмсан дээр болтоо орлол явцсан. Тийм. Тэгэл маргааш нь жоо хавдж модтол тэгж байгаа л дэгш одоо дэгших нь зүгээр л байгаа. Тэр үе мууийг бол яг мэдэрсэн байт юм лээ. Метав Бүр ингэ нугарахгүй байгаа хурууг чинь юм яриангаа ингээд миний хүү яасан тэгсэн өнгөснүүгөл юм яриангаа ингээд шажигнуулаад байсан байхгүй. Өвдөл. Тэгээ удаан ингэхэр чинь сүултээ бадаараад өвчмөд мэдрэхээ ойлж штэ. Тэгэл багштай юм яриад ингэ байжсэн чинь чад тэгэл нэг дуурах шиг болсон. Тэгээ за одоо нуулдаа гэдсэн чинь нуурж байгаа байхгүй бүр ингэ нүдэн дээр би бүр гайхаад энэ одоо юу болоод байна. Ховцч юу. багш юу тэр заалнаас биш тэр өрөө мөрөндөө ч юм уу гэр мэрт ингээл бид нар ингээл ажиллаж байхад бол байнгын тэр нэг орс номоо л уншаад суудаг шин. Орс ном тэгээд гэртэн оронгууд яг саксны тэгэл холбогдлолтой тийм номнууд л уншчихлаа юм л да. Тэгээд гэртэн оронгууд мэдгүй Монгол сувг үзчихсэн тохиолдол нэг ч байх. Дандаа л орс нэг орт морт юу гэдэг лээ те. Тэр яг орсын сувгнуудаа үзээс үзсэн. Зэрэг шиг тэгж байгаа. Энэ бол орс ном одоо тэр 70 60 70 оны ном байхгүй. 60 70 ном ч юм тийм ном байхгүй. Энэ номд л бүх юм байгаа. Юу ч өөрчлөгдөв ш саксны 2 бөмбөр тоглодог болоогүй. 3 шидтэй болоогүй. 6 он тоглодог болоогүй. Яг л энэ хэвээр байгаа. Зүгээр яхад тоглогчдод залгцсан л байхгүй. Ер нь одоо 2004 5 3 ингээд өсрөөс тоглолоо. Сагсан бөмбөг тоглосны хамгийн сайхан нь одоо ингээд мэдрэгдэх зүйл нь юу вэ? Тэг ингээд хамгийн сайхан зүйл. Мэдээж ингээд одоо та гүн бат орсон тамирчид юм чинь мэдээж гүн бат орсон 5 хүнд гэрч ороход ингээд тэр чинь дөрөв медаль төр байдаг бах тий. Тэгээд хамгийн сайхан зүйл бидний хамгийн сайхан одоо сагсан бөмбөгөөс авч байгаа одоо кафе нь одоо хамгийн сайхан. Яг тэгэхээр тэр багийнхантайгаа ойлголцож тэр баг болж одоо юу гэдэг хүмүүжч тэрнээс тэгж кафе авч тоглоно гэдэг бол хамгийн сайхан шүү дээ. Энэ бол тэгээ бас олонний хөндлөлөө ер нь дээр бүхэл юм ажил дээр ч гэсэн гэдэг бол тэгэл одоо яг биднэрт бол бүхэл юм өгч штэ ер нь бол тийм үстэй. Тэг яг ингэж өгч байгаа. Хэлэх гэхээр нөө яг саксны буян гэж ярьдэж бид нар ч өөрснөө хоорондоо.
Саксны буян чи өөрөө яг хязгаарлагдахгүй л дээ. Тэр юм ингээ хэлэхээр нэг тийм тоочны юм байхгүй. Ер нь бүх юм дээр л ингээл мэдрэл явж байгаа байхгүй. Зүгээр харин нөгөө сайхан юм гэхээс илүү зүгээр одоо сакс тоглоод өдөр зэрэгтэй үрж штэ тий бид нар ч одоо ингээл хүүхд байхасаа л тоглоо явж байна. Тэгээ одоо ажил амьдрал одоо юу гэдэг юм бүхэнтэйгээ залгаад ингээ явчлаа зүгээр. Одоо сүүлийн үед нөгөө жоохон хөшрөөд ирсэн чи янз бүрийн юм бодогдоод идэх болсон. Юу гэхээр нөгөө жоо бид нар одоо ингээд сагсаар ийм төвшөнд хүрсэн. Буцаагаад биднээс нэг тийм хариуцлага бас байх хэрэгтэй болов те. Өртөөч юм шиг. Өртөөч юм яг тийм. Одоо нэг дүүнерт те болохгүй байгаа юм хэлждэг ч байт юм уу те. Жохон ивэр те. Ингиш байх юм даа гэдэг ч юм уу те. Одоо заавал дүүнер мүүнер чихгүй ер нь тэгэл хүм болгонд одоо юу гэдэг нэг хэдүү хэлждэг юм дээр зөвлөгөө өгчдөг. Тэр нь өөрөө эргээд нөгөө сагсанд одоо юу гэдэг юм бэ хариуцлага хүлээж байгаа үүрсэн хариуцлага хүлээж. Одоо нэг юу гэдэг чинь эрэгтэй хүн одоо эмэгтэй хүндийн барай явж ивэл тэрийг ингээ аваад өргөө явах нь тийм нэг сайхан чанар бол биш. Зүгээр хийх ёстой юм хийж гин гэдэг шиг бидний яг хийх ёстой юм нь одоо тэр болчихж байгаа байхгүй. Тэнгүүд яг нь жоохон багт нөгөө хөшргөөр амруугаа орчлоо гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо ер нь бол яг тэр л юм шиг байгаа. Одоо миний ойлгож байгаагаар бол амруугаа орно гэдэг чинь хүнд нэг хэлж өгмөр санагдаад цаанаасаа ингээд нэг захнаад ирж шүү дээ. Миний авч ясны бити алдаараа тийм байлээ шүү. Амар яаж мундаг дээр би ихэн сураад байгаа юм. Цэмүүдээ би гайг байгаа юм шүү. Орохгүй байгаа шүү. 16 чаас нэг дөө. Чи нэг дүү чи гайг шүү. Тийм шүү. Тэ. Ер нэг нас чи холж шүү ер нь. Тийм бай. Ахан энэ чинь бас 365 хоног байна. Ер нь бол тэгж бодогдоод идэг болчихлоо сүүлийн үед. За тэгээ өнөөдрийн бас хөөрөлтөө маань их сайхан хөөрөлтөө хөгжилтэй дурсамжтай зүйлүүдийг сайжруулалтаа сайхан ярилцлаа. Тэгээ нэвтрүүлэг маань өгөр өндөрлөж байна. Хүрэлцээрс 2 найзтай их баярлалаа. Тэгээд өрж оролцуулсан бас баярлалаа. Энэ их хөгжин зовлон маань бас бушуухан дуусч бас сайхан цаг өөр сэргийг талбай дээрээ тоглож бид ч гэсэн таамаг сайхан шууд амжуул тайлбарлаж суухыг хүсэж байна. Тэгээ бидний бас нэвтрүүлгийн маань энэ Наран косметикийн Романо гэж юм гоё ирчүүдийн брэнд байгаа. Манайхан ч бидэндээ шилдэг болохоор байнга авдаг. Манай хоёр бол авсан биз дээ. Үгүй би бол авч байгаа. Би Романо брендийн бэлэг байна. Ирчүүдийн гоо сайхны гоё байгаа. За бэлгэж байна. ирчүүд зорьсон за шампунь юу байна? За ер нь ирчүүдийн зөвхөн шиг шампунь момпон гэж байна. Ер нь бол бэлтгэл дуусаад бол батлаатай л нөгөө усанд ордог шүү дээ. Яг тэр нь л одоо хэрэгтэй хөлс дарагч байна. Сам шампунаар ирчүүдийн гоо сайхны брэнд бас. Би гоё шүү дээ энэ. Цэнхэр нарийн хайгаад олдохгүй байгаа гэсэн. Ногоон л би ч бас хэрэгэлдэм маань ч. Аха. За баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. За баярлалаа.